байгаа болсон тийм халамж байна уу гэхээр байх нь байна. Гэхдээ нөгөө талдаа хүрэх ёстой хүмүүст хүрэхгүй тийм тохиолдлууд байна. Салин буухлаар маргааш нь ирэхгүй. Тэр нь өөрөө буцаагаад нөгөө. Тэгэхээр бид нэр яг юуг судлаад, юуг хараад юуны төлөө зорих хэрэгтэй юм болоо? Таны бодлоор. Ипотекийн зээл авахдаа 100 сая зээл авахдаа 200 сая зээл авахдаа гэр уушгүй шүү дээ. Харин хүн асуулт асуусан байгаа юм. Чата би тэрээс яг яаж гарах вэ? Тэр гэхлээр би бас ямар шалтгаанаар зорж очиж тэнд одоо ажиллаж амьдрах вэ? Одоо нөгөө ах нарын нөгөө манай хөөч нүгүүд шүү дээ. Галзуу барын аамд гараа игээс буцахгүй насад гэж ер нь үний шүү дээ. Бүгдд нь өглөө өдөр орой мэндийг хүргэе. ТМК Data YouTube сувгийн зочинтой подкаст тав эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн дугаарт маш сонирхолтой зочин ирсэн байгаа. Улс төр, аялал жуулчлал, даатгал гээд маш олон сонирхолтой салбаруудад ажиллаж байсан. Одоо Дорнод аймгийн даатгалын салбарын тэргүүлэгч компанид захирал хийдэг Ноён Баатар Сүх хүрэлцээрээд байна. Урилгын хүлээн авч ирсэн танд маш их баярлалаа. Тэгээ таны ажил карьерийн замналыг сонсоход их сонирхол татж байсан. Тэгээ улс төр, аялал жуулчлал, тэгээ урлагийн галерей, одоо ингээ даатгал гэх те маш олон салбарт ажиллаж байсан. Тэгэхээр подкастны хамгийн ихэнх тоёлаа улс төртэй холбоотой асуултуудаар эхлүүлье гэж бодож байна. Та яагаад энэ мэргэжлийг сонгон судлах болов? Улс төрийн ажлын байран дээр тулгарч байсан сонирхолтой асуудлууд юу байсан бэ? За эхлээд би ч хүмүүст өөрөө танилцуулъя. Намайг Баатар Сүх гэдэг. Та өөрийнхөө хөтлөн явуулж байгаа подкаст намайг өргөн оролцуулсан талархаж байна. Баярлалаа. За би улс төрийн салбарыг сонгосон гэх юм уу, энэ мэргэжилд ажиллаж байгаа гэдэг нь бол 2003 онд бидний чинь конкурс тгүүлээ шүү дээ, 25 оны. Тухайн үед конкурсанд ороод 2 ч ихсэн нийгмийн ухаанаар Монгол Улсын их сургуулийн 8 билүү 9 анги байсан. Социолог, нийгмийн ажилтны анги гэдэг сэтгэл зүгээд тэр бас хамгийн гоё юм уу надад таалагдсан өөрөө улс төр байсан. Одооныхын шиг мэдээлэл бид нэр одооны хүүхдүүд шиг залуучууд шиг мэдээлэл гэдэг маш ховор байсан бас гар уцгдаг бидэрт байгаагүй байлаа. Тэгэхээр тэндээс хамгийн тэр олон жигсаалтаас хамгийн гоё санагдсаныг л ер нь бол сонгосон. Тэгээд энэ салбарт өөрөө сургуулаа төгсөөд буцаад Дорнод аймагт очсон 2007 онд. Яг нь 4 жил номын үзсэн болохоор бас энэ салбарт тэгээд харьцангуй нэг оюутан байх хугацааны дадлага хийж байгаа хугацаанд бас жоохон ойрхон болцсон гэх юм уу. Багш нараа одоо социологийн судалгаан дээр гээд нэлээд ажиллаж исэн болохоор тэгэл энэ салбар бол нэг тэгэд ялчгүй өөрөө орчдөг юм байна лээ. Бас ч яг нэгэд амар том зорилго тавиад тэгнэ ингэ гэдэг юм байхгүй, нэг 22 настай хүүхэд чинь бас Дорнод аймагт очиод баруун төвийн бай демокраси гэж ярьдаг тийм ээ. Энэ үзэл баримтлал нь илүү надад ойрхон байсан болохоор улс төрийн салбарт бас оролцсон зүйтэй юм байна гэж ороод явцсан. Тэгэл одоо хүртэл явж байна. Тэгэхээр энэ улсын болон хувийн байгууллагуудын ер нь ялгаа юу гэж? Хэр ялгаатай байна ер нь? За түрүүнд та эхлэхдээ хэлж та улс төр болон орон зургийн галерей, дээрээс нь аялал жуулчлалын салбар гэдэг энэ байгууллагууд нийтдээ нэг 10 жил ажилласан. Тэгээд туслах ажлаас эхлүүлээд удирдах албан тушаал хүртэл нэг төрийн байгууллагт 10 жил ажилласан. Ялгаа бол одоо л мэдэрч байна. Тухайн үедээ байх үедээ бол мэдэрдэггүй юм байлаа. Би хувьд бол тийм сайн нарийн анзаараагүй. Нөгөө нэг талент тооцоо төлөвлөгөө гэдэг юм гаргадаг. Тэр албанаас зөвлөж өгсөн, баталж өгсөн маягтын дагуу явдаг. Буцаага тэрэн дээрээ тайлангаа тавьдаг, Word-ийн файл дээр тий. Үргэлж сүгийн зохиол бичдэг, хэдэн зураг хавсаргадаг. Тэгээд нөгөө нэг ажлыг үр дүнтэй тийм чанартай хийх, гүйцэтгэл гаргах гэдэг боломж бас одоо бодоод харьцангуй тийм хаагдмал гэх юм уу, боломж олох тийм нөхцөлөөр сайн хангагддаггүй байсан юм байна. За би 19 оноос хойш хувийн салбарт орж ирж байна. Анх хувийн салбарт ороход ажлын ярилцлаганд оржоод чадах болов гэж би бодож исэн. Хувийн салбарт одоо бизнесийн салбарт дандаа төрийн албаар явсан тийм. Хүн чинь чадах болов гэд гэхдээ бас хүн өөрөө бас өөртөө итгээд зорилго тавиад явах юм бол болтгол юм байлээ. Өнөөдөр хувийн салбарт бол заяа нэг ялангуяа Монгол улсад бүрсэн 330 сум 21 аймагт салбартай ийм үндэсний хэмжээний дотоодын компанид ажиллахад дээрээс нь удирдлагын арга барил, менежментийн арга ухаан гээд олон зүйлийг хослуулж явааг үеийн залуучууд болон дүүнэртэйгээ цуг ажиллахад ер нь бол
одоо суралцах юм ихтэй залуучуудаас орчин үеийн технологийн шийдлүүдийг маш хурдтай ажлын гүйцэтгэлийг хурдан гаргадаг. Өнөөдөр би том ажиллах бид нар орон нутгийн салбараа тайлан тавьхгүй тий. Тайлан өөрөө бидний програм дээр явж байгаа. Тэгэхээр өөрөө энэ технологийн дэвшлүүдийг хамгийн сайнаар ашиглаад хамгийн нөгөө хөтөлбөрийн хөтөлбөрийн гэрээтэй ажилтнаа ажлын гүйцэтгэлийг хийхэд боломжоор нь олгож өгч байгаа. Тайлан тухайд нэг 7 хоног 14 хоног суух шаардлага байхгүй. Төлөвлөгөө гаргахад биднэрт одоо юу гэдгийг баахан тооцоо судлаад байх шаардлага байхгүй. Бидний хүрэх үр дүн зорилго тодорхой. Тэрэндээ зорилго дээр тодорхой ойлголттой байгаа юм чинь тэрэн дээр төлөвлөгөөг бичиж явуулдаг. Тэгэхээр ер нь бол хувийн хвшилт бол харьцангуй тийм давуу талууд их байна. Төрийн албан тал байгаа би төрийн албан муу гэж хэлээгүй шүү дээ. Зарим нэгэн сул талууд нь байна. Төрийн албанд бол намайг одоо бичиг цааснаас эхлүүлээ тэгээд олон юм дөртэй болгож өгч байгаа. Иргэдэд үйлчлэгээ хурдан шуурга байх ёстой ч гэдэг юм уу тийм ээ. Би ер нь бол нэг төрийн албанд ажиллаж байсан зарчим нь өөрөө маш хурдтайгаар юм хийх хүсдэг. Тэрэндээ ч болоод алдаж байсан хариуцлагын нэг одоо салхин шийдэлж гэдэг юм уу тийм байгууллагын дотоод журмаар хурдтай хийхин тулд бас алдаа гаргадаг байсан. Арай залуунаас төрийтэй залуу бахтай алдаа гаргадаг байсан юм байна. Хувийн хвшилт бол олон давуу тал байна. Угаасаа тэгээд сул талууд бол угаасаа дотооддоо байгууллага өөрөө дүгнэлтөд явчихж байгаа. Жишээ нь одоо хувийн байгууллагад ялгарх одоо давуу талууд юу юу вэ? За яг хүмүүс бол их арматик юм ярьдаг юм аа. Би жоохон материаллог хүн байж магадгүй. Хангамжийн асуудал гэж байгаа. Амьдралын баталгааны асуудал гэж нэг байгаа. Энэ өөрөө яг өнөөдрийн бидний амьдарч байгаа энэ чөлөөт эдийн засгийн нийгэмд бол одоо энэ чухал асуудал. Гэтэл дээрэс нь бүр маш том асуудал гэх юм бол байгууллагын дотоод соёл гэж байна. Менежментийн өөрөөр түрүүнд хэллээ шүү дээ. Байгууллагын удирдлагын арга барил, хамт олонны уур амьсгал. Одоо би чинь ингээд нэг 21 аймгийн салбарын захирлууд чинь ажилтнууд чинь бүгд аймагт очиж байгаа жилдээ нэг 2-3 удаа төв дээр ирж нэг хамт цугдралт хийж штэ. Тэгээд суугаад хэдүүлээ нэг хоорондоо үр дүнгээ ярилцаад ингээд явж штэ. Тэгэхэд бол цөөхөлөө тэндээ 2-3 ханал байж байна. Энд ирэхээр маш олон залуучуудаас юм сурч байна. Удирдлагуудаас залуучуудаас надаас дүү одоо 20 эд залуучууд зөндөл байна. Энд чинь бол маш чадварлаг. Тэдний явуулж байгаа арга барилыг суралцах гэж юм уу те. Тэгэхээр энд бол ер нь их таатай тийм. Ер нь бол одоо манайч нэг хүн ажиллахад хамгийн таатай офсуудын нэгээр тодорчод байна шүү дээ. Манай миг даатгал өөрөө. Тэгэхээр энэ өөрөө зөв үнэлэлт өгнөлт олуулсан байгууллагууд өөрсдөө өгөөд л энийг биднэрт батламжийг гартуулсан байх манай байгууллагад. Ийм л бодолтой байна. Тэгэхээр яг миний хардаг онцгой гэхээр төрийн байгууллагууд дээр болохоор хитрхи одоо ийм дүрм журам баригдсан тэгээд дарга цэргийн ялгаа те ийм зүйл нь арай илүү байдаг болов гэж боддог. Хувийн байгууллага дээр болохоор яг тэр нь арай одоо сүүлийн үед стратегийн янз бүрийн арга барилуудыг ашиглаад өөр байх боломжтой гэж хардаг байхгүй. Тэгэхээр энэ ер нь үнэн үү? Би өөрөө төрийн байгууллагад ажиллаж үзээг болохоор сайн мэдэхгүй байна л та. За ер нь бол үнэн. Хувийн хвшилт өмнө тавьсан байгууллагын өмнө тавьсан зорилтоо биелүүлэхийн тулд хүмүүсийг хөтөлбөрийн гэрээгээр авч ажиллахдаа хамгийн таатай нөхцөл боломжоор хангаж байна. Харилцан тохиролцож штэ. Ер нь иргэд хоорондоо ямар нэгэн гэрээ байгуулахад харилцан биеийнхээ ашигыг төлөхөд тусгадаг штэ тийм ээ. Харилцан ашигтай гэрээ хийдэг. Яг тэрнтэй адилхан харилцан ашигтай гэрээ хийж хүмүүсийг ажиллаа явуулж байна. Хувийн хвшилтээр. За төрийн байгууллага дээр бол одоо биднийг оюутан байхад багш нар сургадагс бюрократ гэж хүнсэртэл гэдэг юм уу. Тийм нэг ойлголт байдаг. Энэ жоохон тийм нэг түлхүү байгаад байх магадaltaй. Дарга цэргийн ялгаа бол маш их байдаг. Дарга таа гэж хүндэтгэх. За энэ бол яг зөв ясны нэг хүндэтгэлийн нэг хэлбэр байх ёстой байх. Тэрээс гадна нэг төрийн албанд баригдмал нэг хууль дүрм журмаараа баригдмал тэр хүрээндээ ажиллахын тулд нэг ажлыг үр дүнтэй явуулах нэг үр дүн гарах ёстой. Үр дүнгээс шалтгаалаад ямар үр дагавар гарах ёстой тий. Одоо нэг төсөл нэг сая төгрөгийн төсөл хэрэгжүүлээ, сая төгрөгийн үйл ажиллагаа явуулсан бол тэр нь иргэдийн тодорхой хэмжээний амьдрал ах уу одоо юу гэдэг үү хүсэл сонирхолд нийцсэн байх ёстой шүү дээ иргэдэд.
төржиг өсөд ийм л яаж хийж штэ. Тэрэндээ хүрэхийн тулд маш их шалгуурууд даваад байна төрд. Тэгш би хардаг. Одоо нэг газар хэлцээ нэгж ахлахаасаа эхлүүлэл бүгд нөгөөдгийг шүүгддэг барьдаг тий. Тэгээд тэр нь их удаан. Тэгээд ороосоо дээш ингээ явсаар адилхан. Тэгээд шатлах зарчмууд нь өөрөө их удаан байдаг. Энэ бас өөрөө би бол төрийн хүн суртал гэж байгаа үгэндээ бас биш нэг хувь хүнтэй бас их холбоотой. Өмнөх ажиллаж исэн хүмүүс нь яг тэр стандартаа гэдэг юм уу тэр нэг хөвшлээ бариад дараачийн орж ирсэн залуучуудаа сургацсан. Бас байгаад ах магадaltaй. Тэгэхээр уламжлалт нэг арга барилаа гэх. Уламжлагдаад байна гэсэн. Яваад байна гэсэн үг шүү дээ. Бидний хувьд бол те үнэхээр бизнес явж байгаа тохиолдолд яралтай ажил гаргаад өглөө захирал удирдлагуудад хариуцсан менежер танилцууллаа. Үдээ нөгөөдгийн шийдвэр нь гарч байгаа шээ. Зарим тохиолдолд цагийн тур шийдвэр гардаг. Би одоо биднийг оронтой хариуцсан менежер лөө хүсэлт явууллаа. Цагийн тур гүйцэтгэх захирлаар ороод шийдвэрлэж байгаа жишээтэй. Энэ өөрөө хурд бидэрт нь цаг хугацаанд чухал болчиход байгаа. Энэ цаг үед. Тэгэхээр тэр цаг хугацаагаа бүрэн дүрэн ашиглаад амжилттай ажиллах нь өсөлтөө их биш бидний зах зээл ч өөрөө тийм. Ийм л ялгаанууд байна. За нэгэн улс төр ирснийх одоо энэ нийгмийн халамжийн систем гэж тухайлс оронд ямар нэг зүйл ингээд нэвтэрдэг тийм ээ. Нийгмийн халамжийн систем гэдэг нэвтэрдэг. Тэр энэ өөрөө ер нь эерэг зүйл үү тухайн улс оронд сөрөг үр дүн авчирдаг уу? Та юу гэж боддог вэ энэ талаар? Халамж өөрөө байх ёстой газар байх ёстой. Одоо манайхан Европын улсууд руу их цаажилдаг шүү дээ. Тэгээд тэнд ингэдэг тэгдэг те. Франц $100 өгдөг, эдний евро өгдөг. Америкт тэгдэг, ажилгүй хүмүүс тэгдэг ч юм уу те. Эсвэл нэг хүүхдээ харж байгаа ч гэдэг юм янз бүрийн байдлаар халамжийн асуудлууд Европын нэг жишгд ярьдаг шүү дээ Монгол те. Өнөөдөр бол Монголд бол маш их халамж байгаа. Авах ёстой хүмүүс бас их байгаа. Яг л амьдралын төвшин бид нар ч өөрөө тааруу байна. Тэгэхээр төр бас тодорхой хэмжээний энерги явах ёстой. Энэ өөрөө бас зарим тохиолдолд хэтрээд гэж би хардаг. Хувь хүн үзэн шүү. Энэс ямар нэгэн шийдвэр гаргаж идэх шүү дээ. Тэр чинь хувийнхаа бодлыг яаж чаа. За хөдөлмөрийн насны 7 иргэнтэй айл байлаа гэж үтэй. Цаанахад 18-аас доош насны хүүхдүүд байна. Тэднэрт халамж өгч юм. Хүнсний талонж ярддаг бидний ойлголтоор. Тэтгэмж өгöd саруулах. 100,000 төгрөг юм хэдэн дөрөв байдгийн тэрийг өгöd 70 жил өгöd байна. Тэнгүү тэр хүмүүс чинь тэрнгээрээ бас ханчаад байна л дээ бидний ойлголт гэдэг чинь цадаад байна ханаад байна. Тийм ойлголт бас байгаад байна. Энийг яаж мэдэж гэнэ гэхээр би одоо нэгэн тус төрж байгаа. Би одоо орон нутгийн сонгуульд 2 удаа нэр дэвшсэн ингээд явж ирсэн нэлээд бас айлд нар орон хүмүүстэй уулзсан. Тэгэхээр яг байгаа болсон тийм халамж байна уу гэхээр байх нь байна. Гэхдээ нөгөө талдаа хүрэх ёстой хүмүүст хүрэхгүй тийм тохиолдлууд байна. Үнэхээр халамж авах ёстой эрүүл мэндийн шалтгаантай ажил хөдөлмөр эргэлж чадахгүй хүмүүс зөндөө шүү дээ. Тэгсэн юм нэ юунд орж чадахгүй, группэд орж чадахгүй. Үндэсний толон авч чадахгүй байна. Эсвэл нэг бичиг баримтын зөрчил нэг иргэний бүртгэлийн асуудлаас болоод нэг хүүхдийнхээ мөнгнүүдийг ч гэдэг юм уу те. Одоо жишээ нь эхнэр нөхөр хоёр тийшээ болоход аав нь аваад үлдсэн, ээж нь аваад үлдсэн байлаа гэхэд хэн нэгэн салаад хүүхдээ ороход явсан хүн цаана мөнгөний аваад байж идэг ч гэдэг юм хүүхдийнхээ мөнгийг. Энийг нь өөрөө шүүхийн байгууллагууд шийдэж өгөхгүй байна. Шийдэх ёстой газрууд нь шийдэж өгөхгүй байна. Иргэд өөрөө шүүхэд хандаж шийдвэрээ гаргуулад тэр банкн дээр шийдвэрээ авч өгöd би нэг авч явах ёстой гэдэг юмыг бас ойлголтыг мэдэхгүй байна. Тэгвэл энэ нэг яриад байгаа бидний яриад байгаа нөгөө нэг багийн засаг дарга, орооны засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагч, за тэгээд хэсгийн ахлагч гэдэг нь шуугаад шүү дээ. Олон хүмүүсийг тэжээгээд ингээд энэ хүмүүс одоо энэ ажлыг бол хийж явах ёстой. Юмыг мэдэхгүй байгаа яаж хийх учраа тэр одоо өөртөө эрх ашгаа хамгаалах учраа болохгүй байгаа хүмүүст тэр мэдээлэл хүргэж явах ёстой хүмүүс нь одоо анхан шатны нэгжтэр өдөр болгон тэр хорооны гудамжаар алхаж яваа хэсгийн ахлагчнаас эхлүүлээд багийн засаг дарга хүртэл энэ дээр ажиллаж явах ёстой гэж би ойлгож байна. Та түрүү хэллээ шүү дээ. Халамжийн систем нь өөрөө яг хүрх хүндээ ингэж хүрч чадахгүй байна гэж. Тэгэхээр ер нь энэ хүрх хүндээ хүрэхгүй байна гэдэг чинь цаана бас одоо ажил хийхээс залхуурах юм нөхцөл боломжийг бас бүрдүүлж яах гэсэн үгтэй. Тэгэхээр энэ талаар та ярьж өгч. Орон нутагт амьдарч байгаа хүний зүгээр ажиллаж байгаа байдлаар шүү. Бусад нийгмийн үүсгэхтэй холбож уямаар юм байл. Халамж авч байгаа бол ипотекийн зээлд оролцохгүй ч гэдэг юм уу тий. Эсвэл машины юм нэг банк усын зээлээр машин дээр авдаг ч гэдэг юм. Тийм юмснууд өөр хасах систем шиг нэг талтай хөшүүрэг. Тэр хүмүүс чинь зуны цагт барилга дээр эсвэл бол намрын цагт хатлан дээр ажиллахад
өдрийн 150 мянгаар ажиллах боломжууд байгаад. Жилийнхээ ажиллах орлогыг зургийн турш арилга манай ажиллаад олдог барилгын байж шүү дээ. Маш идэвхтэй ажилдаг. Одоо жишээ нь нэг ах ярьж ин барилгын компанийн орон нутагт очиж нэг барилга барьсан юм байна. Гүйцэтгэгчээр нь. За. Нэг олон давхар барилга бетон каркас барьсан юм байна л дээ 2 жил. Тэгсэн би тэр аймагаас ахиж хүн авахгүй. Цалин буглаар маргааш нь ирэхгүй. Тэр нь өөрөө буцаагаад тухайн компаниг асуудалд орсод санхүүгийн болон цаг хугацааны төлөвлөгөөнийхэн график шүү дээ барилгын. Тэр графикаас нь хоцруулаад дээрэс нь санхүүгийн асуудлууд үүсгээд байдаг. Ажил хэрэггүй гэсэн үг шүү дээ. Ажил хэрэггүй. Яг тэгэхээр нөгөө нэг сая төгрөг 2 сая төгрөг 3 сая төгрөг буунгууд гэртээ өгөөд үлдсэн мөнгөөр одоо яа тийм нэг наргицэн гэдэг юм уу яа тийм тийм ээ нэг тийм асуудал үүсдэг юм байна лээ. Тэгэх жишээний хүмүүс барилгын зарим захирлууд гэж. Гэтэл нөгөө талдаа сая Японд явж байгаа сонслоо Монгол залуу ярьж байна. Монголдо барилга барьчаад өвөл болохоор Японд руу очиод бүр багаараш барилгын компанийн захирал нь ажилтаа авч чад Японд очиод өвлийн цагт нэгж дунд ах нь шүү дээ нэг нэмэх 7-8 ч юм уу өвлийн үйлрэл нь баг 10 ч юм уу те. Тэнгүүд тэнд очиод ажиллая гэд өвлийн үйлрэлийг өнгөрөөчдөг. Тийм бас бүрэлдэхүүн юмуд байна. Тэгэхээр өөрөө жижиг чинь нэг хоёр өөр ялгаа яваад байгааз амжиргайтайнууд нь буюу яг нэг зорилгоо ойлгоцсон хүмүүс нь тэнд очиод өвөл зөнгөө ажиллаад байна. Зарим нэг нь бас жоохон хийдүүлэх гээд байна. Монголчууд бас гэгэлэг түүхтэй штэ. Түүх судар дээрээс гэдэр харж яхад бас юм мэддэг жоохон настай хүмүүс өдрөөс сонсож байхад ер нь бол тэгдэж штэ. Монголчууд эртнээсээ ядуу өндөргүй байсан юм гэж. Амьд арчаагүй гэж үздэг. Гэж тийм үг сонсч ирсэн. Зөв. За миний бодлохоор энэ улс төр нам ер нь их сонирхдаг төрөл юм. Байсан. Тэгээ яг тэгвэл ер нь залуучууд биднэрт одоо нийгэмдэр толгорч байгаа маш олон стрессүүд маш олон одоо асуудлууд байдаг. Тэгээ энэ болгоны яжгаар бас улс төрийн болж байгаа бүтэхгүй байгаа янз бүрийн асуудлуудыг сонсоор улам л стресстэй тэндээ шаналдаг. Тэгээ бид нэр өөрсдөө юу ч хийж чадахгүй байгаа болохоор бас тэндээ шаналдаг. Тэгэхээр сүүлийн бодол маань харин ч ерэн судлах хэрэгтэй байна, мэдэх хэрэгтэй байна. Залуучууд бидний зүгээс ер нь юу хийх хэрэгтэй бол гэдэг ингээд судалдаг боллоо. Тэгэхээр маш олон залуучууд байгаа тийм ээ ирээдүйд. Тэгэхээр бид нэр яг юуг судлаад, юуг хараад, юуны төлөө зорих хэрэгтэй болоо. Таны бодлоор. Миний хувьд гэх юм бол би 80-аад оны залуучдын төлөө одоо 40 гарцгааж штэ эхнээсээ. Сонирхож яваад эндээ ороод нийгмийнхаа алдааг дутагдлыг засах сайн сайхан ажлуудыг үргэлжлүүлэх гээд олон асуудал бол байгаа л да. Одоогийн залуучууд бол шал ондоо одоо ер нь 2000 оноос хойш төрсэн залуучууд бол бүр сонирхохгүй байна лээ. Тийм болохоор тэр нэг нийгэмд идэвхтэй оролцох сонгуул өгөх гэдэг юмнуудад тасалдаад ах шиг байна. Сурсан зангаараа л манай аав ээжний юу ийхэн тийм ээ 60-70 оныхан бол уухгүй сонгуулаа өгч идэвхтэй өгч тэр нь зөв. Нөгөө талдаа 90 оноос хойш төрсэн хүмүүс бол за ер нь дийлэх нь 2000 оноос хойш төрсэн залуучдын оролцсон маш бага болсон гэдэг судалгаа юмуд ч бас байгаа. Оролцоо нь юу вэ гэж. Одоо нэг ийм юм яваад байгаа маа. Зөв миний хувийн бодол энэ бол хүмүүс сонголт хийхдээ хүн харж сонголт хийнэ гэдэг болцоо одоо. Ийм давлгаа үүсгэсэн. Хүн харж сонголт хийнэ гэхэлэр яах вэ? Магадгүй ерөнхийлөгчийн сонгуульд, их хурлын сонгуульд орон нутгийн тухайн баг дээр нэр дэвшиж байгаа хүнийг очингууд хүн харж сонголт хийнэ гэсэн нь танихгүй 3 залуу өрсөлдсөн чинь за энэ арай мөнгөтэй юм байна. Эсвэл энэ манай энэ баг дээр үйл ажиллагаанд явдаг ч гэдэг юм уу те. Энэ олон ажилтан авч явдаг ч гэдэг юм уу. Ийм агуулгыг харж сонгоод. Гэтэл улс төрийн намд чи өөрөө бодлого тодорхойлж идэг. Төрийн бодлогыг тодорхойлох хэмжээнд бодлого тодорхойлдог байхгүй юу? Ер нь бол намын тодорхойлсон бодлого засаг авсан нам тэр бодлогоо тодорхойлж иж үр дүнд хүрдэг, иргэдийнхээ ахуй амьдралыг сайжруулдаг, иргэдийнхээ орчныг засч өгч идэг. Ийм байх ёстой. Зарчим нь бол. Гэтэл хэзээ ч бодлого ярьдаггүй, попордог. Би энэ үгийг бүр зориуд дахиж хэлэн попордог. Маш их нийгмийг хорлдог хүмүүс байна. Тэр хүмүүст маш их хайртай. Хэзээ ч намын мөрийн хөтөлбөрийг, намын үзэл баримтлалыг ямар чиглэл рүү явж байгаа вэ гэдэг нэг бодлогын цагаан дээр хараар бичсэн ийм мөрт имийг чинь уншихгүй байгаад байгаа байхгүй хүмүүс. Уулмал унших хэрэгтэй. Бид нар банкн дээр очиод ипотекийн зээл авахдаа 100 сая зээл авахдаа 200 сая зээл авахдаа гэр уншихгүй шүү дээ.
Тэрний л нэг гай. Тэгэхээр тэр дэрэн дээр юу байна? Тэгснээр дараад өнөөдөр тэгээд байгаа сте. Ипотекийн зээл авсан чинь 10 жил төрсөн чинь талан төлөгдөөгүй ч гэдэг тийм. Тэр хүн өөрөө хүлийн зөвшөөрөл авсан шүү дээ. Тэгэхээр тэр улс төрийн сонголт хийсэн хүмүүс өнөөдөр бүүлийдэл сонголт хийчихэнгүүтээ дараад нөгөө хүмүүсийнхээ буцаага бүүлийдэд. Тэд өөрсдөө мөрийн хөтөлбөр яагаад судлаагүй? Яагаад бодлогын тодорхой хараагүй, уншаагүй. Тэнгүүтээ нэг гой сайхан мөнгөтэй төгрөгтэй маш гоё машин унсан 10 машин 10 жип дагуулсан нөхрийг сонгочоод эсвэл тухайн баг дээр нь нэг жижиг аж ахуйн нэгж ажилуулдаг юм уу эсвэл нэг хэдэн ажилуулдаг хүнийг харахаараа өөстөө мөнгөтэй хүн гэж харж сонгочоод дараад нь яагаад ингэ бүүлийдэд байгаа гэдэг л асуудал байгаад байна. Тэгэхгүй бид нар хүн биш. Хүн бол ямар ч байж болно. Бид нар яг иргэдэн өөрсдөө тэр бодлогыг, тэр мөрийн хөтөлбөрийг, тэр зарчмуудыг нь ойлгоод харж юм бол тэрийг нь биднээс нэх ёстой байхгүй. Тэнгүүтэл хүн сонгочингуудаа нөгөө хүн алдаа гарангууд нөгөө газар доор хөшлөөл хүн алдаа гарахгүй гэж байхгүй шүү дээ. Ийм л байдалтай байгаад байна. Тэгэхээр хин хин ер нь аль ч хүмүүс сонголт хийхдээ ямар сонголт хийхдээ уншиж танилцмаар. Тэгэхээр бас өнгөрсөн сонгуулиар гэсэн залуучуудын оролцоо их бага байна гэдэг чижсэн. Ер нь залуучуудад уриалахад бол таны хэлж байгаагаар тийм ээ. Мөрийн хөтөлбөр, бодлогын сайн уншаад хүнийг сонгоорой. Тэгээ нэг амны фигүртэй ч юм уу те. Нэг ингээд сошиал дээр сайн итгэвтэй байдаг ч юм уу. Тэр хүний биш. Яг мөрийн хөтөлбөр бодлогоо нь уншаад за тэрнийхээ дагуу өмнө ер нь ажиллаж ийсэн гэдгийг хүртэл уншаад уншиж судалгаа хийх дээр их анхаарах хэрэгтэй байна тийм ээ. Тий. За та олон салбарт ажиллаж байсан туршлагатай. Тэгэхээр тухайн салбаруудад ажил карьерийн өв шударга одоо өсөн дэвчих боломжууд ер нь адилхан байсан уу? Эсвэл өөр байдаг уу? Бизнесийн салбарт хоёрын хөшлөлт бол би байдаг гэдэгт итгэдэг. Одоо нэг төрийн албаны яриад байгаа мэри зарчим буюу өсөн дэвчих зарчим байж шударгаар одоо өсөн дэвчнэ. Шударгаар өсөн дэвчих итгэдэг. Яагаад гэвэл хөрөнгөний эзэм хөрөнгөө хамгаалахын тулд хамгийн амжилттай ажиллах боломжтой хүнийг томилж штэ. Хөрөнгөний эзэм. Бид нар чинь бас нэг чөлөөт эдийн засгийн нийгэмд амьдарч байгаа хүмүүс. Тэгэхээр би өнөөдөр байгаа бизнес хийж байгаа хөрөнгөө би хэдий хэмжээнд өсгөх үү, хэдий богино хугацаанд яаж өсгөх үү гэдэг юм а. Одоо баг ажиллахын тулд бага би өөр сонгоно штэ. Тэр нь магадгүй би 2 жил сургууль төгсөө 2 жил ажиллаж байгаа. Эсвэл гадаадаас ирж шууд ирсэн байж л сургууль төгсөө ирж байгаа. Гэхдээ нөгөөх нь чадварлаг хүн байж болно шүү дээ. Эсвэл төрийн албанд 20 жил ажилласан, 30 жил ажилласан гарч ирсэн бизнес салбарт амжилттай ажиллаж болно шүү дээ. Хүний хүн хувийн ил өөрсдийн чадвар маань өөр асуудал байна шүү дээ. Төрийн албанд бол яах вэ? Энэ нэг улс төрийн нам, ялсан нам гэдэг юм уу? Бүлэг фракцуудын нэг асуудлаас болоод нэг томилгоонууд их хийгддэг. Энэ буцаад нэг баг ахлах мөрөлтөнд хилцэн дараагаар яг төрийн жинхэнэ нэг үйл ажиллагаагаа авч явдаг хүмүүс рүү орцсон. Газрын дараагаас дээш юм биш бол явах тий. Явж иж болно бас нэг цус сэлбэж явах юм эсвэл эргэлт байх хэрэгтэй шүү дээ. Тэгтэл манай яг гүйцэтгэгч ажилтнуудаа айгүй их оролддог болсон. Тэн дээр нь очсон хүмүүс нь чадваргүй байдаг асуудлууд яригддаг болсон. Энэ бол байгаа л асуудал. Бүгд л мэдж байгаа асуудал. Тэгж л харагдаж байна. Тэгэхээр энэ систем нэгэнтээ ингээд манайд нэвтэрсэн ингээд өлөг болоо явж тийм ээ. Эндээс ер нь яаж гарах боломжтой вэ? Арай хүн асуулт асуусан байгаа юм. Чатар би тэрээс яг яаж гарах вэ? Тэр гэхлээр би бас хариулах үг олдохгүй юм байна. Ер нь бол нам солигдохоор тэгэл хамаг албан тушаалтан солигддог юм байж л гэдэг асуудал шүү дээ. Тийм одоо. Яг хөө зүгээр ер нь нэг талтай ийм байдгийг. Юм цэвэрч явах хэрэгтэй бас. Бизнесийн компаниуд ягаад удирдлагын түвшинд байгаа хүмүүсээ солидгийг. Зарчим шүү дээ бас. Хитрхи удах юм бол хүнээс юм гардаггүй ч гэдэг юм уу те. Магадгүй сайн менежерд байгаа л да. Тэд нар бол байж удаа ажилтдаг баг. Эсвэл нөгөө менежерүүд нь өөрсдөө сэлгэлт хийдэг, хөдөлгөөн хийдэг. Зориуд нэг салбар дээр би 5 жил болохгүй ч гэдэг юм те. Би нэг сая хийж бол 5 жилийн тийм. Дараагийн 5 жил бид тэр салбар дээр очиж гэдэг юм. Өөрсдөө зорилготой байв. Энтэй адилхан бас төрийн албанд бол удирдлагын түвшинд бол хөдөлгөөн байж ах ёстой. Шин ирсэн дарга нар янз бүрийн арга барилаараа тэнд үйл ажиллагаа явуулах нэг процессын асуудлуудыг гээд бас зарим нь сайжруулаад зарим нь мутгадаг юм байлээ л дээ. Тэгэхээр энэ зөв хөдөлгөөн байсан зүгээр бол гэж би хардаг. Энийг дэр бүр угаар нь ингээл одоо доктортой байлгана гэдэг юм уу тим юм дээр бол өстой мэдхгүй. Би нэг л юм дээр бас төрийн албаны дээр холбогдох хуультай санал нийлдэг.
гадаадд маш өндөр дэд боловсрол эзэмшээд ирсэн чадвартай залууг төрийн албанд аваад даруулгачингууд маш их нийгэм бүлий явдаг. Эсвэл хүлийн зөвшөөрдөг. Энэ өөрөө хүний нөөцийн салбар дээр олон улс төр ч байсан байдаг кейс юм байна л да. Гаднаас нэг хүн шинэ хүн ороод ирэнгүүт дотор байгаа хүмүүс энэ надаас юугаар хэлүүлээ бидрийг ингээд өснөж боломжийг хагаад шинэ хүн тавьчих байгаа. Гаднаас юу ч мэдэхгүй хүн тавьчлаа гэх. Гэтэл дотроос бид хэд байж ирсэн аа. Чамайг даруулгах юм би тэгнэ шүү дээ. Энэ тэмүүлэн надаас юугаар илүү юм бэ гэдэг ч юм уу те. Энэ өөрөө бас нэг олон улсын хүний нөөцийн салбар дээр байдаг кейс гэж байгаа байхгүй. Бас би бас нийтлэл уншиж байсан. Тэрэн дээр гардаг олон улс ч адилхан юм байна. Ганцхан монголчууд тамийн дагуу биш юм биш шүү дээ бас. Тэгэхээр би энэ дээр бол одоо чадварлаг залуучуудыг бол шууд төрийн албанд тодорхой хэмжээний шийдвэр гаргах төвшөнд гэж байна шүү дээ. Тэрээс нэг эцсийн дараа маргадвал шийдвэр гаргах төвшин биш шүү дээ бас. Үйл ажиллагааг докторжуулах, сайжруулах тийм эрхцэн чадамжтай субъектууд биш байхгүй. Тэгэхээр дэмжих ёстой зарим хүмүүс төрийн албанд. Тухайн улс оронд ингээд боожж гарч ирсэн чадварлаг залуучуудаа за гадны улс оронд илүү нарийн одоо мэрэгчлэлтэн сургаж буцааж орж ирэхэд нь харин тэдэн жилийн гэрээ явуулаад за чи энэ албан тушаал дээр ажиллана шүү. Тэг өөрөө сурж одоо олон улсын мэдлэгээ одоо энэ Монгол орондоо нутагш болно шүү гэсэн тийм гэрээ идэг юм байна. Тэгэхээр энэ боломж бололцоо ер нь манайд дээр хэрэгжиж байгаа юу? За олон төрлийн сургалтын төрийн сан байна шүү дээ. Тэндээс ч маш олон хүмүүс сургалтын тэтгэлэг аваад гадагш явдаг шүү дээ. Хэдэн 100 мянган долларынхаар тэрийг авч явсан хүмүүст ирэх хэрэгтэй шүү дээ. Тийм. Тэр гэрээ нь өөрөө хууль зүйн чадамжтай тэр гэрээ буцаагаад дуутахад эрх үүргээ тэр гэрэн дээр тодорхой заасан байх хэрэгтэй шүү дээ. Тэр л бидрийг бол гарч байхгүй юу? Гэтэл одоо нэг хэсэг үеийн тийм нэг юм задгаа байх үед гэх юм уу та. 2000 оны эхнээс 2012 он хүртэл 10 он хүртэл ч юм уу нэг замбраагүй явцсан юм байна юм шиг байна л. Одоо нэг багал юм болоод байна шүү дээ. Улсын дэдийн сан гэдэг. Энийг л бид нар бас жоохон дэг журамд нь оруулаад одоо байгаа залуучуудаа буцаагаад авчрах явуулахдаа тодорхой гэрээ хийх бас хүн л хэмжээ сайхан газар ч цаашаа л явахыг бодно. Гэхдээ үүрэг хариуцлагатай байх хэрэгтэй шүү дээ. Энд гэрээ хийсэн буцаа дууддаг. Тэр нь өөрөө хүчтэй байх хэрэгтэй. Тэр гэрээ нь өөрөө чадамжтай байх хэрэгтэй. Тийм л байх хэрэгтэй. Тэмүүч нь дарганаар гэдэг юм уу, эрх мэдэлтэн гэдэг юм уу, мэдээлэлд ойрхон хүн гэдэг юм уу, холбоо сүлбэтэй хүний хамаарал бүх хүмүүс нь явчихаараа тэр чинь завхруулдаг байхгүй юу? Энгийн иргэн аав нь жижигөр эйжент цэвэрлэгч хийж байгаа хүүхэд явж болно. Тэр буцаад ирнэ. Яагаад гэвэл нөгөө нэг газраас чинь дуутах нь шүү дээ. Хүүхэд чи ирэх ёстой шүү дээ гэдэг. Тэр буцаад ирнэ. Нөгөө нэг дүрм журмыг үл хашааж байгаа нөхдүүд чинь л жоохон том толгойтой нөхдүүд байгаад шүү дээ. Тэдний нэг чадвар эзэмших гэж явсан, боловсрол эзэмших гэж явсан, соёлыг одоо наашаа авчрах гэж явсан залуучууд чи буцаж ирэхгүй болчиход шүү дээ. Уул нь бид нар бодлогоор төр бол аюул эртнээс явуулж байгаа юм ажил шүү дээ. За тийм ээ. За тэгвэл одоо ер нь дараагийн сэдв рүү шилжиж. Та аялал жуулчлалын салбарт бас нэлээд туршлагатай ажиллаж байсан. Аялал жуулчлалын салбар ер нь Монгол орны одоо хувьд хэрсээ хөгжиж байгаа салбар бай. Биднэрт ер нь энэ салбарыг хөгжүүлэх боломж бололцоо хэрэг байна. За 2014-5 оны үед тухайн аялал жуулчлалын асуудал хариуцсан сайд нь манайх сайжруулж авна гэж зорилго тавьж ирсэн юм. Өнөөдөр энэ жил нэг зорилго нь биелж ах шиг байна шүү дээ. Арай хэмжээгүй байна уу? Би статистик бол сайн гараагүй шиг байна. 25 онд ер нь яг зүгээр би одоо буруу санаагүй бол аягүй олон жилийн өмнө ажиллаж байсан байхгүй тэр салбарт 10 жилийн өмнө одоо. Тэгэхээр зарим нэгэн тоонуудыг мартсан баг. Нэг жуулчин Монгол улсын дээр 7 хоногтой 2000 за 300 жилийн орчим доллар 2000 гаруй доллар ер нь зарцуулдаг буюу хэрэгэлдэг үрдэг гэсэн Монголд одоо нисгээс эхлүүлэл тийм ээ бүх зардал нь одоо Монголд орж ирэх гэж байна шүү дээ. Тэгээд үзэнгүүт бид нар сайжруулж аваад ирэх юм бол бид нар тодорхой хэмжээний яг энэ салбар дээр явж байгаа үйлчлэгээний зуршлаг үйлчлэгийн салбарын бизнесүүд цэцгэлээд ирчихэж байгаа. За энэ бол гадаадын жуулчд. Дотоодын жуулчдыг бид нар яаж дотоодоо барих вэ гэж. Сая нөгөө төрийн албан агчдыг шинэ жилийн ихийг манай аймагт хоригдлоо л. Манай аймгийнхан бас тодорхой хэмжээгээр бас цаашаа шинэ жил тэмдэглэлээ гадагш гарч. Эсвэл нэг аялчаад ирлээ.
Улаанбаатарын маш их очиж манжуурт очиж шинжилт тэмдэглэлээ. Өдөрт өвлийн өдрөд хил дээр 40-50 автобус очирч байна. Нэг автобус 45 хүндний судалтай байдаг. Бодвол бүгд л дүүрэн гардаг баг. Өдөрт 2000 гаруй хүн гараад ингэсэн шүү дээ. Тэнгүүд нэг хүн сая төгрөгийн зардал гаргаад явлаа гэж бодъё. 500 мянган эдлийн компанид өгж байгаа. Буудал одоо хоолны мөнгө автобусны түрээс нөгөөх нь очиод нөгөөс нэг 1000 онтой очиод орж нэг юм аавна да тий. Ингээд зөвхөн сая төгрөг. Ингээд асар хэмжээний урсгал гадагшилж байгаа. Ер нь бол тэнгүүд энэ асуудал. Хоёр дахь асуудал гэх миний бүр байнгын боддог санаа зовдөг нэг асуудал. Төрөөс бид нар хоол нэхээгүй ямар ч хүмүүс. Төрөөс бид нар юу нэгч байгаа гэхээр миний амьдрах орчныг сайжруулад өгөөч. Миний бизнес хийх орчныг дэмжиж өгөөч, сайжруулж өгөөч гэж хүсэж байгаа. Татвар төлөгчдийн мөнгөөр. Гэтэл төрн тэрийг санаатай муу санаагүй мэдгүй хийхгүй байна. Жишээ нь манай аймаг дээр бол би ингээ хараад буур дээр жилдээ одоо хэдэн мянган жуулч очдөг тий дотоодын жуулчд. Тэр жуулчд Сүхбаатар аймгаар дамжаад идэх байхгүй. Сүхбаатар аймагч Улаанбаатар хотоос Сүхбаатар 550 км газар янзын замаар давчих. Тэгээ зүүн тийшээ Сүхбаатар аймгаас гараад сайжруулсан шорон замаар газрын тосны талбай орчин. Газрын тосны талбайгаас цаашаа ахаад ганган хятадуудын хийсэн хүн даацын замаар цаашаа засмал замаар тавх явчихдаг. Ингээд ийм урсгал нэг гаргачлаа Сүхбаатар. Ягаад гэвэл Улаанбаатараас ирж байгаа болон бусад баруун жилээс ирж байгаа урсгалыг Сүхбаатар аймаг татаад байгаа байхгүй. Сүхбаатар аймаг чи мэдгүй даргангаад нэг сайхан буудлаа. Тэр дарган гэдэг буудал ер нь бол үн боломжийн тэгсэр нь урсгалыг аюуг татчихна. Эвентүүдийг авч байна. Том эвент хаалтай. Тэнгэрээ бүх зүйлс ярах хэмжээнд авч байна. Хуучин цагт манайх л авдаг гэсэн Дорнот аймаг. Өнөөдөр авах байлцсан. Тэнгүүд миний бодож байгаагаар болдгоор бол тэр буур дээр нэг арматик мөрөдөл яваад байсан шүү дээ. Монголын буудлын барь ингээд сонссноо. Гүү. За улсын төсвөр хөнгөрөлтөөр хийнэ гэж. За Чоолсон хотын нисэх онцны буудлыг сийдрүү зэрэглэлийн нисэх онцны буудлыг олон улсын стандартын шаардлага хангадаг нисэх зурагтай болгоомж гэдэг юм тийм ингээд том төсөөллүүд яваад байгаа байхгүй. Тэдний төсөвдөр нэг орол нэг болол ингээд ерөөсөө тийм зориг гарахгүй байгаа. За тэгсэн Дорнот аймгийг цаашаа нэг одоо манжууртай алтын хэмэлтэй холбоотой хилийн замыг 120 км замыг 25 оны 12 сард ашиглалтанд оруулнаа л гэсэн. Одоо 26 оны 12 сард хойшлтол яваал байж идэг. Ингээд дээрээс нь Дорнот аймгийг Чоолсон хотыг Улаанбаатар хоттой холбож байгаа 650 км зам дээр 80 км нь маш муу замтай. Тэнгүү тэрийг хүмүүс тойроод за бид нар яг угаасаа явдгаараа л явна. Өөр хаагуурч Улаанбаатар орох ажил гарах юм бол гэж явж илэн. Тэгэхээр тэрийг чинь нэг жуулч тойроод зуны цаг. Сүхбаатараар яваад. Сүхбаатараар яваад ингээд орчихсон юм чи тээ. Тэнгүүд манай төр засгийн бодлого өөр ямар авах хэрэгтэй вэ? Дорнот аймагт тэр замыг шийдэх хэрэгтэй. Тэр зочид буудлыг барьж өгөх хэрэгтэй. Гэт энэ төр өөр юу шийдэх вэ гэхээр газрын асуудлыг шийдэж өгч. Бизнесийн өөрсдөө хийж. Нэг газар, хоёр газар магадгүй хамгийн сайхан байршил дээр нь гаргаад өгөлд. Тэрийг чинь дагаа тэр хувийн хвшилтэн талцах гэдэг янз юм биш шүү дээ. Тэрийг чинь дагаа тэр том зочид буудлыг чинь дагаа тэр засмал замын янзны дараа нэг жуулч чинь ирээд байгаа байхгүй. Тэнд чинь буудлна. Дэлгүүрт нь орно тийм ээ. Зочид буудалд нь хонно. Дэлгүүрт нь орно хоол идэнэ. Тэр зочид буудал чинь 20 30 40 50 хүн ажиллана. Тэр ойр орчмын дэлгүүрүүд чинь бүгд кофе шопууд чинь хоолны газрууд одоо юу гэдэг юм те. Баарны үйлчлэгч бас манад бүр сайжирч магадгүй шүү дээ. Одоо байгаа нөхцлөөс. Орон зүйр залуучууд явж байгаа юм чинь бас нь Чоолсон хотын баар шөнийн клубыг үзийгээд гарна те. Ингээд нэг хотын нэг иргэдийн эрхэлж байгаа бизнес төр амар том дэм боломж би хардаг байхгүй. За нөгөө талд гэх юм за буур дээр очив. Буурыг Чоолсон хоттой холбоод 200 км замын асуудал байгаа. Тэр замыг холбоод өгчих юм бол нөгөө нэг хотын жуулч чинь битүү Дорнотоор дамжина. Тэг шүү дээ. Тэнгүүд Дорнотын эдийн засгийн зуршлаг үйлчлэгийн салбар дээр буюу дэлгүүр, баар, хоршоод, кофе шоп, хоолны газар, зочид буудлууд бүгд тэнцээ асар хэмжээний орлого болно. Одоо манайд ч нэг гэж штэ. Орон нутгийн сүлжээ дэлгүүрүүд 4-5 байна баг. Ном байна. Номын бүр номон агуулах худалдаа гэж байна. Орон нутгийн сүлжээ дэлгүүрүүд байна. Айгүй болон тийм нэг том агуулах худалдаануудтай манай аймаг. Худалдаа авах чадвар хэм хүн амын нягчил бусад аймагуудаас хамаагүй өндөр. 86 мегабайтын дулааны дулааны цахилгаан станцтай. Хүн амын 50-аас илүү хувь нь хотын хүн амын 50-аас илүү хувь нь орон сууцнд амьдарч байна. Жил болгон баг
10-аад төсөл барилгын төсөл эхэлж байна. Орос улсын төсөл. Ийм газар. Энэ дээр нь жоохон бодлогын шийдвэр дээр нь дэмжлэг үзүүлээд зориг гаргаа шийдчих юм бол энд нөгөө нэг дэлгүүр ажиллаж байгаа хүмүүс чинь буул, кофе гэдэг бүгд орлоготой болох гэдэг наа зуны цагт. Нэг сүртэй төсөл, нэг сүртэй ажил ярихгүйгээр тий. Нөгөө замын асуудалтай, газрын асуудлыг л шийдэх юм бол нэг зам тэр зочид буудал барих боломжийг шийдээд өгөлдөг. Би энийг бол би ч одоо их муухай атаарах уу гэж би өөрийгөө бодоогүй юм. Дэргангийг хараад, скватрыг хараад яа гэж бодож байгаа сүүлийн бол. Энийгээ байнга ч аялал жуулчлалын салбар дээр ажиллаж байгаа болон тэр хүмүүстэйг одоо тэгээд төрийн өндөр албан тушаалтай хүмүүстэй уулзах гомдоо тэгээд ганц нэгэн найз нөхдүүд бас төлөөлөгч найзуудтайгаа тэр уулзахаараа ийм л байх хэрэгтэй юм даа гэж ярилцах юм тэгээд. Иймэрхүү юмуд байх хэрэгтэй юм байна шүү дээ. Тэгээд Сүхбаатар аймагч нь их содод үзэхээр их зориг гаргаж хийсэн ажлууд байлаа шүү бас. Тий. Их мундаг зочид буудал, шинэ бүхий өргөө. Тэгээд одоо нэг хүүхдийн парк, юм алхдаг тэр ч одоо хүрээлэн гэхүү цэцэрлэг төрөлн мөрөл. Энэ асуудал ганцхан дорнотын асуудал би яриад үлдээ. Би амьдарч байгаа болохоор дорнотоор жишээ аваад байгаа шүү. Энэ угсаал Монгол улсын хэмжээнд аймагуд төр байгаа. Тэгээд төсөв эдийн засгийн чадамж гэдэг тийм нэг өөрсдийнхөө боломж нөөцөн төр байгаа. Жишээ болоод хэлж байгаа шүү тийм ээ. Жишээ бол тэрээс би гой болтыг сайн мэдэхгүй болохоор гой болтын асуудлыг ярьж болохгүй шүү дээ тийм. Тэгэхээр өөрийнхөө аймгийн асуудлыг өөрийнхөө аймгийг муулж байгаа биш шүү дээ. Манай аймаг бол нэг л соёл байдаг юм байна. Манай нэг инх чаргал гэдэг дорнотын нэг ах байдаг. Одоо Улаанбаатар хотод бизнес эрхэлж байгаа. Тэр ярьж байна. Манай Чав болсон хот их орчин үеийн Европ болсон хот шүү. Маш өндөр соёлтой. Яасан гэж чи өглөө босоод дэлгүүр орохдоо дандаа шинэлх авдаг гэж байна. Намайг тийм гэж. Энэ ерөөсөө бид нар өдөр тутамдаа шинэ хүн сэргэлдэг, фреш юм хэрэгэлдэг тийм. Тийм одоо хотын соёлтой ард хүмүүс шиг өөртөө үйлдвэрлээд ингээ хэрэгэлдэг. Тийм дандаа нэг шинэ юмээр шааж идэг тийм хотын соёлтой. Энэ өөрөө шинэ юмыг хайдаг одоо хот Ким аймгийн төвөд бас хэрцэнгүй ямар байдгийг мэдэхгүй байна. Тэр хүний яаж байгаа болохоор энэ бол маш том соёл, маш том давуу талтай ийм аймаг шүү гэж хэлж байна л. Тэгэхээр би бас зарим талаараа манай аймаг бол маш том давуу талууд байгаа бусад газруудаас. Дорнод аймаг залуучуудын төвлөрөл хэрвээ. За залуучууд бол нэлээд байна. Очиж суурших гэж очиж байгаа хүмүүс бас нэлээдгүй байна. Одоо нэг фэйсбүүк дээр чинь том группүүд шүү дээ орнот тийм. Тэрэн дээр чинь дорнот аймаг руу очих гэсэн, тэнд шилжиж очих гэсэн, ажил амьдрал ямар байна гэдэг хүмүүс маш их. За та түр хэллээ шүү дээ. Ер нь дорнот аймагт ер нь ингээд төвлөрөл бас их байдаг. Бусад аймаг бодлоо. Тэгээд дорнот аймгийн залуучуудыг харахаар бас ер нь залуучуудын соёл дээр бие авч явж байгаа бас нэг өөр байгаад гэж харагддгийг. Таны хувьд одоо энэ дээр ямар үзэл бодолтой байна? За хотын Улаанбаатар хотод байгаа залуучууд болон одоо хөдөө орон нутагт байгаа залуучуудын ялгаа юу вэ? За одоо ч баг ялгаа байхгүй болчлоо гэдэг зүйлийг их ярьдаг болчлоо шүү дээ тийм. Мэдээллийн сувг бол бүгд яг адилхан. Тэр байтугай дорнот аймгийн хил дээр байгаа хүн ямар ч утсаар ярих боломжгүй хүн Starlink-ээр мэдээлэл аваад сууж байна. Тэ. Тэр Улаанбаатарт байгаа эсвэл халуун цэг дээр яг мэдээний хажууд байж байгаа хүн 3000 тентер мэдээ дамжуулахад нөгөөх нь малчад авч явах жишээ нэ. Энэ өөрөө нийтлэг утгаараа нэг бүх хүмүүс мэдээлэлд ойрхон өсөж дэвжих боломж нь бол бүгд харьцангуй аяг адилхан болчихлоо. Гараа бол адилхан. За бие авч яваа байдал соёл нэг хотын соёл гэж байгаа шүү дээ. Намайг оюутан байхад багш тэгдэг байсан. Та залуу хүмүүс годамжинд бөөнөр явж явахдаа бүгдээрээ бид зэрэгсэж яваарай гэж. Баруун гартлаа бариад хүн ирж байгаа бол баруун гартлаа бариад цувраж хүмүүсээ зөрүүлж хараа гэж. Энэ өөрөө хотод явах соёл шүү гэж юм уу те. Ийм юмуд бас багш нар заан шүү дээ. Эрентэй адилхан манай Улаанбаатар хотын бол арай өөр байх соёлын хувьд бол хот дотроо одоо байх одоо өдөр тутамдаа бие авч явах байдал орон нутаг бас жоохон арай жоохон өөр ч юм уу те. Харилцан адилгүй байж магадгүй. За тэр бусад нөгөө нэг сурж мэдэх, боловсрох чадах гэдэг бол бүгд ер нь хязгааргүй болчлоо. Нэг залуу Австралийн компанид ажилласаа дорнотод цагийн ажил хийж байгаа. Цагийн бүтэн цагийн ажилтан байж байгаа. Ажилласаа гараад Австралийн компанид ажиллаж байна. Тэр нь бүр Австрали гэдэг компани. Өөр IT-ийн чиглэлийн зүйлс өөр мэргэжилтэн. Тэгээ гэрээсээ. Тэр нь өөртөө цагийн зөрөн дээр ажиллаа хийж чинь гэр бүлтэй, үр хүүхдүүдтэй гэдэг юм цаг зав зарцуулах боломж бол бүрэн нэлээд болчих шүү дээ. Тэгэхээр энэ бол хааж адилхан болчихлоо. Тэгэхээр одоо ингээд төгсч байгаа залуучууд ер нь орон нутгийг ямар шалтгаанаар зорж
очиж тэнд одоо ажиллаж амьдрах вэ? Төвлөрөл Улаанбаатарт их болчиход шүү дээ, тийм ээ. Эрүүл мэндэл бодож байгаа шүү. Нэгдүгээр асуудал. Чинь би Улаанбаатар хотод 10 хэдэн жил амьдарсан. 2019 оны 100 би эндээс нүүсэн. 2 хүүхэдтэй, эхнэрээ хоёлаа эмэгтэйгээ ярилцуулаад дөрөв явъя буцъя. Гэт хоёлоо шийдвэр гаргаад бүх юм ачаад хоёлаа энд байсан юмудаа зарж өрөөд явсан. Нэгдүгээр асуудал нь болохоор бид нэр өглөө 6 цагт босоод хүүхдүүдээ аваад 7 өнгөрөөгд гарна. Ороо гэртээ ирэхэд 9 цаг болно. Амралтын өдрөөр бид нэр хоолныхаа юмуудыг бүгдийг бэлдээд жижиглэн хөрчөндөөгээд ороо ирээд буслахж идээд хоолоо идээд орондоо ороод унтаад өглөө босоод гардаг. Би бүр харьцангуй туслан амьдардаг байсан шүү дээ. Ер нь үүлзэнгөө. Тэгэхээр яг тийм амьдралтай. Тэгээд сүүлдээ 19 онд ч бүр 18-19 онд туслан хотод дийлдэх болсон байсан. Туслан руу төрж ордог аяг болсон байсан. Тэрнээс шалтгаалаад тэгээд төгжрөл одоо ер нь бол нэг замд бол 2 цагийн өглөөд бол 2 цаг цаг 30-аас 2 цагийг зарцуулаад байна. Ороодоо бол 2 цагаас 230 минут ч гэдэг юм уу те. Тогтмол зарцуулж зам дээр. Өдөрт 4 цаг бооз зарцуулж байна. Хүүхдүүд өдөр хөнжүүлэхэд явж байна. Ороо очоод сунж амтад гівтэл унтаал өглөө босгоод л нойрмог амттыг машин дээр үүж дүүрэл явж байна. Энэ болгоноос залхаад ер нь бол явсан. Би очоод нэг хэсэг машин унаг гоё юусан надад. Цомны үйлдэл цомдос дээр машинаа тавьчаал байнга алхад. Тэгээд дугуйтай болсон, дугуйсан. Их гоё. Тааламжтай юм нэг хүнд нэг тийм стрессгүй ядаргаагүй байна. Энэ байдлаас хүмүүс цухтааж байгаа. А тэр нь яагаад гэхээр хотод чинь зам дээр 4 цаг өнгөрөөж байна. Тэр 4 цагт нь утаантар өнгөрөөж байна. Гэртээ очиод сонгоон гол гарах байхгүй утаа. Тэ? Эрүүл мэндийн хувьд бол асар их хор хөнөөлтэй. Эдийн засгийн хувьд ч гэсэн одоо юу гэдэг нэг хотод олсон орлого нь илүү гэж болно. А буцаад гарч байгаа нэг эрүүл мэндийн шалтгаанаар буцаад баг гарч иж байна. Зардлууд нь гарч тийм. Зөрөө барахгүй шүү дээ. Тэгэхээр ер нь бол орон нутагт бол өглөө манай хүүхдүүд 8:7:50 гээд гэрээс гардаг. Зарим нэг нь бол 7:55 гээд гарч байна 8 хичээл дээр. Манай хүүхдийн цэцэрлэг 500 м. Надад машин асах шаардлага байхгүй. Гүйж ороод өгч чинь. Миний ажил нэг 500 м, 600 м ч юм. Энэ нэг цикл дотор тэрийн хажууд дэлгүүрүүд худалдаанууд нь байна. Гэвь бүх юм байна. Гэртээ орж ирлээ. Одоо Улаанбаатарт хэрэгжилж байгаа нийт иргэдийн хэрэгжилж байгаа хамгийн өндөр хурдны интернет юу вэ? Бүгд л шүү дээ. Unitel байна, Univision байна, Mobiгийн ямар интернет шилэн кабель байна. Тэ? Тэр өдгөө e-спортын том тоглоомын төвд нэгдэж байна. Өндөр Улаанбаатар хотоос өндөр хурдны интернет авчид тавьсан. 40-50 компьютертай VIP өрөөтэй гэдэг юм уу e-спортын тоглоомын төвд одоо Улаанбаатар хот жил борооны дараах мөг гэдэг шиг юм болж байна. 5-6 гараг зэрэг нэгдэл явж байна. Залуучууд юм байна. Тэгээд яг нэг entertainment гэдэг юм уу да. Тийм харьцангуй бага л да. Ялчгүй нэг бизнесийн зарчим байна шүү дээ. Нэг хүн хэдэн зуун саяар хөрөнгө оруулалт хийгээд нөгөөх ингээд хэдэн жилийн дараа гаргаж авах гэдэг чинь бизнесийн асуудал байхгүй. Тэгвэл яа хүн жоохон нөхцөл байж болно. Аа. Тэгвэл ямар сул тал байгаа болоод Улаанбаатарт илүү төвлөрөө залуучууд орон нутг руу явахгүй байна. Би одоо ер нь дорд руу шилжснээс хойш анх удаа сая ирэхдээ жоохон зав зайтай гэх юм уу нэг ууж ирж байна. Өмчөөс бүр өглөө гараад шүн нэг байгаа айлд очдог. Тэгэл явдаг байсан. 100 ирэхэд бол их гоё таатай шүү дээ бас. Яг тоос шороолоос хаана байна л да. Ер нь бол тий. Манай аймагт ч бас жоохон тоос байна. А гэт эн чинь бол бас дотор 7-800 мянган машин тоос бол дортог бол илүү л байгаа л да. Гэхдээ Улаанбаатар хотод нэгдүгээрт нь хүн угсаа анхдагч хэрэгцээл байгаа. Хэрэгцээ нь энд байгаа шүү дээ. Ажлын байрууд нь байна. Цалин хангамжууд нь илүү байна. Үйлчлэгээнүүд нь байна. 100 айл руу явахдаа 100 явсан удаа 100 удаа явсан ч гэсэн 100 айл нь байгаад шүү дээ. Тийм үстэй гэртээ засвар хийгээд. А орон нутагт бол одоо жишээ нь юм олдохгүй оврын бас барилгын материал төр байж болно шүү дээ. Сая би засвар хийж байгаа гэсэн. Тийм. Хайгаад олдохгүй шүү дээ. Би 100 удаа явсан ч аймагаас олж чадахгүй шүү дээ. Тэгээ би хотын одоо ингээд наас нөхөд дүүнэрээ гуйхлаар чинь завгүй бүгд зав. Ямар тийм завгүй хүмүүсийг гуйгаад 100 айл ороод ганцхан юм авах гэж би явуулж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ер нь яг нь тийм нэг зарим нэгэн юм дээр бас нэг дутагдaltaй тал байгаа. Хүн амын нэгтлээс шалтгаалаад бизнес ярьж. Ер нь бизнес чи өөрөө нэг хүний хэрэгцээл
хүний нийгэм тулгарч байгаа асуудлыг шийдэж явдаг юм байлээ шүү дээ. Өөргөө IMAX гэл одоо маш гоё кино театрууд байна тий. Тоглоомын төвүүд нь байна, paintball-ууд байна тий. Тийм юм бол орон нутгад бас харьцангуй маш бага. Залуучуудад хамгийн хэмээдэг зүйл нь өдөө орон нутагт очичвал ер нь надад хөгжиж сурж боловсрох тий. Ийм карьерийн хүсэлттэй байх дээр ер нь гацалт дээрх байх гэсэн ийм имэйлттэй байдгийн гинэ. Тэгэхээр энийг ер нь тэгвэл ямар стратегийн бодлогоор зохицуулж өгөх юм бол илүү төвлөрөл тийшээ явах бол гэж та боддог вэ? За төрийн албан гэдэг юм уу? Нэг юм яхаа зүгээр одоо зүгээр ажиглаж юм л да. Бас ягж би бас энэ болгон сайн мэдэхгүй шүү дээ. Зүгээр зарим нэг юм дээр л ажиглаж. Монголчуудын нэг үг гэдэг шүү дээ. Танихгүй газрын бурхнаас таньдаг газрын чөтгөл дээр гэж. Тэгээд энэ өөрөө бизнес үйл ажиллагаанд ер нь хүн дээр шивэрж явагддаг шүү дээ дандаа тий. Одоо ер нь хэдий гэдэг бүх юм цахимжаад хөгжөөд явж байгаа ч гэсэн нөгөө талдаа заавалжгүй хүний ачаал оролцоо маш их байна. Тэр хүн өөрөө гүйцэтгэл хийхдээ яа ч юм уу тий орчин үеийн технологи ашиглаж болно шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг хүнээ танихгүй мэдхгүйгээс шалтгаалаад зориг гаргаж идэг юм нэг эрсдэл гаргаж нэг тухайн хүмүүсийг хөгжүүлэх, карьер хөөх яг амбицтай үед нь карьерийн шатыг нээж өгөхгүй байх ч юм тийм тохиол байж болно. За тэгэл хаасаагүй л байдаг монголчуудад байдаг, Улаанбаатар хотод байдаг нэг зам байгаа бас. Бизнесийн эзэн буюу хөрөнгийн эзэн зарим тохиолдолд эзэн болон харилцаа гаргадаг. Би өөрөө энэ дээр маш дургу. Тийм болохоор би одоо ингээд миг татгалд доктортой ажиллаж байгаа. Эзэн болон харилцаа гаргаж байгаа тохиолдолд бол одоо нэг хүмүүс чинь би өөрөө иргэн төвтэй болсон. Би өөрөө эзэн байхгүй. Дээр үеих шиг би нэг ард буюу хар царт эсвэл нэг хамжлах хүн биш байхгүй. Би өөрөө эзэн байхгүй. 2000 оны залуучуудыг одоо нэг ах нарын ярьдаг шүү дээ. Ганц гусаад л арга хэмжээ аваад дарга нарын гусаалтай шанаагүй асуудал шийддэг байсан. Тийм байхгүй шүү дээ. Чи яхаар намайг зодч өвчрхийлж байгаа гэдэг асуудал үсгэл гараа явчихна. Зарим нэг хүмүүс ч гэсэн нийгэм төлөөтэй хүмүүс ч хэлээд шүү дээ тийм үеийн залуучуудаа. Тэгэхээр зарим нэгэн хандлага дээрээ бас манай хөрөнгийн эзэд бизнес эрхэлж байгаа хүмүүс манаас жоохон анхааруул авсан үйл байл. Ийм нь бол цаг үетэйгээ хөл нийлүүлж явах хэрэгтэй юм байна л. Гэхдээ хүн үе үед амьдрал. Яг тэр арга барьтаараа байдаг. Тэр бас зангаа хэдий өөрчлөгдсөн ч гэсэн зангаа тавьдаггүй юм шиг л. Одоо би нэг 80-90-ад оны тэр шилжилтийн үед аав ээжний гатуугаар орсон бол ах нарын гатуугаар дээр гудамжинд шороо тоглож тэвэг тоглож бөглөө тоглож өгсөн бол яг тэр байдал надад байгаад байгаа байхгүй юу? Энэ арилахгүй юм байлээ л дээ. Гэхдээ хүн хичээвэл бас тодорхой хэмжээ засардаг. Одоо нэг скил чадварууд байж таа тэдрээ нэмж идэг. Гэхдээ үндсэн характер санаас байгаад идэм шиг байна шүү дээ. Тэгэхээр залуучуудыг даты чадвартай хүмүүсийг аваач одоо бизнесээ амжилттай болгоё, төрийн албыг амжилттай болгоё гэвэл тэр нэг харилцааны асуудлууд л байгаад байна. Залуучуудыг дэмжүүлэх. Тэгээд бас нэг хүний нэгэн салбар төрөнд толгордог, гаднаас ирсэн үнийг хүлээн зөвшөөрдөг, дотроос явхлаар бас хүлээн зөвшөөрдөг гэдэг асуудлууд бас байгаа л да. Тэгтэл одоо бас аймаг дээр очиж байгаа хүмүүс зүгээр би нэг ганц нэг хүмүүсийг хараад мэдж байгаа шүү. Дандаа хувийн салбарт буюу өөртөндөө эзэн болж ажиллаа хийж байна гэдэг нь бизнес хийж байна. Гадаадд маш олон жил Австралид илүү дээ. Амьдраад ирсэн хүн доромтод очингуудаа хүн танихгүй, доромт хүн биш очингуудаа зориулчихвал их нэг нөхрөөр амьдраад сургалтын төвнийг л байж байгаа жишээ нэ. Эсвэл үнэхээр доромт аймаг гоё юм байна гэж аялж явж үзчихсэн очингуудаа гар утасны нэг дагалдах хэрэгслийн салбар ч юм уу те. Ингээд ойр реакц зоригод зарж гал амьдраад байгаа хүмүүс байна. Өөргөд олон төрөөр мал аж ахуй эрхлэх гээд очиж байгаа хүмүүс байна. Манайх чи өөрөө дорог тамхич өөрөө том газар нутагтай мал аж ахуй ялангуяа үхрийн аж ахуйд их тохиромжтой. Тэнгүүд тэрийг дагаад нэг байгаль орчин цаг уураад агаад байгалийн өвөгдлийн дагаад хүмүүс бас их очиж тийш бизнес хийж штэ. Хөрөнгө оруулалтууд их явж байна гэсэн үг. Бас тодорхой хэмжээний тийм бас байна. Яг нь жоохон зам харилцаа нэг газар зүйн байрны хувьд төвөөсөө эдийн засгийн гол зангиданаас жоохон холдоод л байгаа болохоос. Иймэрхүү юмудаар юм шийдэж байна.
Яг очиод би одоо бол нэг компанид төрийн албанд ч юм уу те ажил хийгээ явж байгааг би одоохондоо сайн мэдэхгүй байна. Ер нь л голцоо миний мэдж би ч бүгдийг мэдэхгүй шүү дээ те. Мэдж байгаа хүмүүсийг харахад л тийм нэг өөрөө эзэн болсон тухайн орон нутагт хэрэгцээтэй байгаа юмыг хараад л асуудлыг шийтгэл ажил хөдөлмөр эрхлэх явж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр яг тэр орон нутагт очихын тулд ер нь бизнес хийвэл боломжтой юу гэдгийг судлаад те очвол зүгээр юм. Тэгээд хотод байхын сул талд бол яалтч нөгөө нэг одоо энэ төгжрөл олон зүйлийн стрессүүд бол байна л да тийм ээ. За та олон салбар ер нь ингэж дамжиж ажиллаж байсан туршлагатай хүний хувьд бол залуучууд одоо ингэж салбар ингэж солих одоо зориг гаргахын тулд ер нь ямар зүйлийг нь ер нь харах хэрэгтэй цалин байх хэрэгтэй, ур чадвар байх хэрэгтэй, эсвэл ирээдүйн зорилгууд дээр тулгуурсан байх хэрэгтэй юу? Одоо наад дээр чинь сүүлийн бодож байгаа бодол бол хүн бол доктортой нэг талбар дээр мэргэжилтэн болох хэрэгтэй юм байна. Нэг талбар дээр мэргэжилтэн болох хэрэгтэй. Бид нар чинь нэг гадны экспертүүд ирэл дэлхийн банкны экспертүүд ирлээ, Азийн улсын банкны эксперт ирлээ те. Юу гэдэг том байгууллагууд олон улсын санхүүжилтийн байгууллагууд ирлээ гэж сүйд болдог шүү дээ. Бид нар чи яг л тэр салбар дээр л маш удаан доктортой ажиллаад тэр салбараа бүр АБГ мэддэг хүмүүс л байдаг юм. Монголчууд чинь одоо зөвхөн миний ойлгож байгаа зөв үгүй харьцангуй нэг байгууллагатай доктортой ажиллаад байдаг хүмүүс шүү дээ. Одоо ер нь бидний дээшх насныхан ч гэдэг юм уу те. Сүүлийн залуучууд бол мэдэхгүй байна. Япон стил дээр чинь бол арай өөр юм билээ шүү дээ те. Бүр нэг газар гал насан туршдаа ажиллах хэрэгтэй гэдэг юм уу те. Сэтгэхүй байдаг. Тэдний ажил манайх бол харьцангуй хөдөлгөөнтэй байх. Тэрний дагуу нэг амьдралын нэг тухайн үеийн нөхцлөөс болол нь шилжилт хөдөлгөөн хийгээл янз бүрийн байдал санал ирснээс болол ингээд явсан байх. Тэрээс бүр би энэ салбарт ороод тэгээд өгнө гээд бас яг зорилготойгоор бол бас нэг өөрчлөсөн юм бол байхгүй. Би уран зургийн галерейд ажиллаж байхдаа би захиргааны ажилтсан шүү дээ. Би чинь төрийн албаагч. Захиргааны ажилтан би дэж яж зураг зуршдаг болсон гэсэн үг биш шүү дээ, тийм. Менежер буюу захиргаа үйл ажиллагаа хариуцсан менежер байхгүй. Тэнгуй чинь тэр дотор хүний нөөцийн асуудлууд нь ороод ирнэ, байр ашиглалтын асуудлууд ороод ирнэ, харуул хамгаалалт, тэгээ цэвэр манай үйлчлэгийн зал цэвэрхэн байна уугүй гэл бүх юм хариуцал явж байгаа. За аж үйлчлэгийн салбар дээр төрийн хөрөлт компани дээр дэд захирлаар ажиллаж байхад за тэгэл ерөнхийдөө нэг үйл ажиллагаа чиглэл рүүгээ бас хариуцсан л юм хийжсэн гэсэн. Гэхдээ ганцхан дэж ажгуудаа аж үйлчлэгийн салбараа хаяад эсвэл уран зургийн галерей асуудлаа аянгуудаа зөвхөн дотоод байрны асуудал яриад ингэ суугаад авахгүй юм чинь бас тухайн салбар дээр бас сонирхох шүү дээ. Тэнгүүд би өнөөдөр Улаанбаатар хотод ирэх болгондоо би аль нэгэн галерейг үздэг. Эсвэл би аль нэгэн найзуудын урлан дээр очиж би зураг үздэг. Ажилласан газараасаа соёл суусан байна шүү тийм ээ. Соёл суусан гэж ойлгож болно. Гэхдээ айгүй тийм сэтгэлтэй ээлтэй болчихдог юм байна. Ялангуяа уран зургийн галерейд бол. Уран зургийн галерей бол маш хамгаалан тайван гоё газар шүү дээ. Одоо Монголд нэг улсад нэг хоёр сан хөмрөг байдаг юм байна л да. Нэг нь Эрдэнэсийн сан хөмрөг, нөгөөх нь Урын сан хөмрөг гэж. Тэр Урын сан хөмрөгийн нөхөнд уран зургийн галерей байхгүй юу? Монгол улсад бүртгэлтэй Монгол улс өөрсдөө худалдаж авсан занстай бүтээгдэхүүнүүд хадгалдаг газар нь манайх байхгүй юу? Нөгөөх нь болохоор Эрдэнэсийн сан болохоор Монгол галерей байдаг шүү дээ. Энэ сан уран санд очиод байх тэндээс мэдрэмж авах нэг тийм гоё тайван. Би тэнд 3 жил ажилласан, 3 жил гараад ажилласан. Ер нь их гоё газар шүү. Тэгээ юу гэж хэлмээр юм дэ тийм үгээр хэлэхгүй. Одоо хүртэл би ирэхээр нэг орж ганцаараа ч хамаагүй. Заавалчгүй би нэг одоо кофе уухтаа ч юм уу эсвэл яхахта хүндэнд давуулж авахгүй шүү дээ. Бас нэг завгүй хүмүүсийг чирээд ах шаардлага байхгүй те. Кофе уухаар бол гараад кофе ганцаараа уушдаг. Галерей үзэхээр бол ганцаар үзчихсэн илүү амар. Бэби. Улаанбаатар ч маш олон галерей байна л да. Тэр галерейн дээр ороод явхлаар зураач нарын за тэгээд бүр ажиллаж явах үедээ бол за энэ одоо гэдэг нэг найз нөхдөд зураач нарыг хараад ярсаар сурж штэ. Энэ одоо бараг тэрний зураг байш үү гэж бас гадарлах гэдэг болохгүй байгаа шүү дээ. Бас жоохон бас юм сурах гэдэг шүү дээ тийч тий. Энэ биерний багсны байдал, буудалтын ингээ юм арга барилыг харахаар бас ялах гэдэг юм байна. Бид нар ч юм бол өөрсдөө ялах. Нөгөө энэ тэрний зураг ингээд хариуцсан харахгүйгээр бараг ялахдаг. Агуулга зохиомжоо хараа шууд мэддэг болт юм байл. Мэддэг юм байл. Их сонин тийм итгэхэд одоо гайжгаа хэлчихвэл зурагч нар бол уурлахгүй. Хүмүүс бол буруу ойлгож магадгүй. Өөртөө ураг бид нар өөртөө зэж бусад хүмүүсээс илүү гаж өөр байж ингэж уран бүтээл хийдэг гэж хэлдэг штэ. Тийм байна тий. Биднээс өөр сэтгэж. Бид нар ингээд урагш яг нэг чигээр бүгдээр алхаж яхад тэр хүмүүс одоо нэг сүрж алхаж явах хэрэгтэй ч гэдэг юм уу те.
Эсвэл хүн төрлөختөн сармчнаас үүснэ хар гаргаас ирсэн үг гэхээр ихэнх нь сармчнтэй дарааны онлоор явж шүү дээ. Тэгэхэд эднэрс зарим нэгэн зураач нар бол тэгдэж шүү дээ. Хүн төрлөختөн хар гаргаас сансраас ирсэн гэж ойлгодог ч гэдэг юм тий. Тэгэхээр арай өөр байж тэд нар чинь бүтээлээ хийдэг юм байна. Онгодоо хөгөлдөг бас тийм байна тий. Тийм байт юм байна лээ. За тэгвэл нэгэн залуучууд ирснээр та одоо ингээд дөнгөж ажлын байран дээр гарч байгаа залуучууд ч юм уу те. Эсвэл та одоо өөрөөхөө яг одоо их сургуулаа төгссөн тэр ажлын байран дээр гарч байгаа үе дээр очивол ер нь ямар зөвлөмж өгөх байсан бэ? Өөртөө юу? Тий. Facebook дээр яваад байсан шүү дээ. Муу тэнийг муу 22 дээр тэнийг юу ч хийсээ ойлгохгүй дээ гэдэг тэр үнэн бахав. Тий. Би одоо 40 настай хүн 22 настай үе дээр очиод чи тэгэрэг гэхээр ойлгохгүй байгаа. Хүлээж авахгүй байгаа. Уусаа насанд юм. Тэгэхээр ер нь бүх хэлэхэд хүлээж авахгүй нас гэж үзэж байна та. 30 нас хүртэл хүн бол омгол шүү дээ. Ямар нэгэн байдлаар омголонд чинь те цэжид дэлж бахарч харлахыг хэлэхгүй шүү дээ. Шөнийн клуб ягнада уухаа гэдгийг хэлэхгүй шүү дээ. Өөрөөртөө итгэлтэй бардам сургууль төгссөний дараа мараа бол бас том шүү дээ. Мөс төгсөд очлоо өдрөгөл бас том шүү дээ. Одоо л ер нь тэг хүүдий гэж бодож болохоос бас л одоо нөгөө ах нарын манай хөөч нүгүүд ч таа галзуу барын аамд гараа игээс буцахгүй нас гэдэг чинь ер нь үний шүү дээ. Манайхан л гоё хэлж болохоос ер нь үүж ойлгохгүй тэгээ өөрөөрөө явж иж туулж иж дуусна. Залуучууд тэгвэл ер нь амжилттай илүү амжилттай явъя. Ирээдүйд илүү сайн төлөвлөлөө гэвэл ер нь ямар үйлдэл ямар юм дээр анхаарах хэрэгтэй болоо. Жохон хашир гэх юм уу та. Бодож жохон хойдох хурдхыг харж жиж шийдвэр гаргадаг байж л гэж би бодно өөр дээрээ бол. Би бос дээр бол хэлэхгүй. Тэрээсээ болоод алдаад юм нэг хоёр тохиол байдаг байхгүй. Том хариуцлага гэх юм уу хариуцлагын алдаа гаргасан гэдэг. Яг тэгэхээр маш хурдтай би түрүүнд хэлэхдээ би хурдтай төрийн албанлагт хурдтай яхаа ажиллахыг хүсдэг байсан гэж хэлсэн шүү дээ тийм. Тэгэхээр бушуу суулаа бориунда баста гэж. Тэрнээсээ болоод нэг удаа бас нэг нэлийн том алдаа гаргаж ирсэн тохиол байдаг. Тэгэхээр залуучууд яг зүгээр жоохон тийм нэг ядангуй ч бол актуарч та нарын нас чиний өөрөө мэрэгжил чи өөрөө тэр тал руугаа болохоор тооцооллоо хийж байгаа байх. Тэгтэл хөнгөн дөрвөн насны дээр гоё ганарт бодож сэтгэндээ тэрнгээр л явчихвал 30-д гараад ирэхээр ойлгоол. Би баг зөнгөөр алдчихж сурсан дээр гэж хэлээ. Тэрнээс бол одоо тэгэл 1000 захиад нэмэргүй л дээ. Гэхдээ яг нэг монголчууд ч юу гадаг гэдэг шүү дээ. Алдаа оноогоо нуухгүй амжилтаа явуугаа ярих гэдэг гэж би ярих гэдэг юм гэж би ойлгодог юм. Гэхдээ ер нь бас бизнес дээр, ажил байрал дээр гэдэг юм дээр аливаа хийж байгаа эрхэлж байгаа юм дээр бас бусдаас сургамж авах бол бас их уулын зүгээр юм байна. Одоо нэг хүн байдгийг бас тэр нэлийн идэвхтэй нийгмийн асуудал ордог байсан. Одоо бол яг хөдөө гараад ингээд мал авахгүй өөрийнхөө хүсэл сонирхлоор ингээд амьдарч байгаа юм. Тэр бол аюул сайн алдаа оноогоо зөвлөдөг. Одоо чинь мод тарихад би одоо тэгж алдсан байх шүү гэдэг юм а. Талаасаа өнцгөө тэгж болохгүй юм байна. Тэнгүүд би жишээ нь одоо хойно тусланд амьдарч байхдаа 100 гаруй мод авчиж суулгаад бүгдийг баг өхүүлчихсэн байхгүй. Тэгсэн гадаа задгаа журлан байдаг шүү дээ. Журлангийн ажид байсан эдэл сагсаатлаа ургасан бус бүгд өгсөн байхгүй. Би өнгөдөө шаргаас гэдэг нэг гашааныхаа цахаар тараад аягүй гоё гашаа хийчихсэхгүй шаргаасаар. Тийм жишээ бас. Тэгэхээр ер нь яг тиймэрхүү юмнуудыг бас судалж сураглаад одоо гээд бас харж ивэл бас нэмэртэй л юм байлээ. Тийм ээ, тийм ээ. За тэгвэл дараагийн сэдв ер нь хувь хүний хөгжлийн тал дээр та хувь хүний хөгжилд ер нь хэрхэн анхаардаг өөрийнхөө одоо хувь хүний хөгжил гэж нэг залуучууд хамгийн их ярьдаг шүү дээ, тийм ээ. Энд дээр ер нь хувь хүний хөгжил дээрээ яг ямар арга барилаар төлхөө анхаарч байна? Би бол хувь хүний хөгжил гэхлээр янзын сургалтанд суулаа ер нь бол одоо жилдээ нэг удаа ч гэдэг юм уу те нэг эрхэлж байгаа ажилтай холбоотойгоор гэл энд очиж суuna л да. Олон сургалтанд суусан, олон юм сонссон, олон ч гоё санаа сэтлүүд, арга технологиуд өөрийгөө хөгжүүлэх боломжууд бас байдаг юм байлээ. Тэр дотроос хэрэгтэйг л авдаг юм байлээ хүн бол. Юм болгоныг нь мэдгүй чадахгүй юм аа бол хүн бий л авахгүй юм байлээ. Тэндрээс яг хэрэгтэй гэдээ авах юм бол авна. Өөртөө. Одоо чинь би бол ном
бас яг боломж уншина. Их гэж хэлэхгүй. Уншиж байгаа ном бол би Арматыг ном уншихгүй. Түүхийн ном уншдаг. За бодит түүхэн номуудыг уншдаг. Одоо Пак Чунхигийн нэг нэрийг марцлаа. Солонгосын ерөнхийлөгчний дарангуулагчаас Пак Чунхигийн тухай хоёр цуврал ном байдаг. Сингапурын хөгжлийн Сингапурын хөгжлийн түүх өөр орноос бас тийм болоод төрсэн гэдэг юм те. Тэрийг ч гэдэг юм ингээд томоохноос нь хэлүүлэн. Тэгээд нийтлэг жишгээр бол дан түүх ном шиг юм. Түүхэнд их дуртай. Ни сонирхол. Тэгсэн сүүлд Баабурга одоо блог гэдэг ютубер байх явлаа шүү дээ. Баабурга бүх цувралыг утсан. Блог ютубыг. За тэгсэн Амар сангийн тэргүүн Отгонбаяр их хурлын гишүүн боловсролын сайд байсан. Отгонбаяр одоо бараг 120 дугаар дээр явж байна да. Би бүгдийг үзсэн. Алгасдаггүй. Тэндээс мэдээлэл авдаг, мэдлэг авдаг. Түүх сонирхол судлаад ирэхээр би газар зүйн сонирхдаг болт юм байна. Тэнгуут нэг одоо шинэ том газрын байршлууд одоо нэг тулаануудын чиг юм уу те. Юмуд явд яригдах байхгүй түүхэн дээр. Тэнгуут тэр нь хаана гэдгийг газар зүйн судлаад бас газар зүйн ингээд нэг салбарлаад хөгжиж явах боломжтой юм байл л дээ. За нөгөө талд бол би за яг нэг мэрэгжлийнхээ хүрээнд бол бас тодорхой хэмжээ яг нэг салбарын юмнууд бол уншсан сонирхон судлан мэдээ гэдэг юм уу асуул нэг одоо YouTube дээр чинь бүх юм байгаад шүү дээ. За бид нар чинь өдөртөө завгүй үед машин бариад явж байна. Машинд юу яг үнэндээ зав байх шүү дээ. Тэр үедээ бол нэг YouTube дээр бүх юмудаа татчих авчаад тэндээс сонсож байна. YouTube бол подкастуудыг их сонсож байна. За амаржин сүлээд амаржин их гоё подкаст хийж байна тий. За тэгээд гоё тийм хүнд бас нэг эрүүл мэндийн подкастуудаас бас сонсдог болсон байна. Тэгэхээр тэр чиглэл рүүгээ ингээд ер нь хөгжүүлэх арга барилтаа явж байгаа. Мөн бодоо бол глобал удирдлагч их сургуульд мастер хамгаалж байгаа онлайнаар. Танд одоо зорилгодоо хүрэхэд тань төлөхөц болж байсан ямар нэгэн шийдвэр ч юм уу хэн нэгний тусалцаа ч юм уу ийм зүйл байсан тохиолдож байсан. Хүний тусалцаа авахгүйгээр явна гэдэг бол нийгмийн амьтанд бол байхгүй л гэдэг. Тотал тусалцаатай дэмжлэгтэй байдаг. Ах эгч, аав, ээж, эхнэр, хань, гэр бүл, тэгэл ажлын хамтрагч нар ийм хүмүүсийн дандаа дэмжлэг тусалцаа байдаг. Анх ажилд ороход мэргэжлэнээр ороод туслахаар ороод явж байхад хажууд тусалж байгаа хүмүүс зөндөө байна. Одоо чинь цэрэн толгойн төр тавин гэдэг нэг ах байна. Дор тамигт. Их сайхан бичдэг. Ер нь нийтлэл төр яруу найр тал руу бичих чадвар сайтай. Бичих маш сайн. Өөрөө багш мэргэжилтэн байхгүй. Гэтэ залуучуудын эвлэлд ажиллаж исэн гэсэн дээр өмнөх нийгэмд тэгэл ингээд дандаа тийм бичиж найруулдаг юм хийжсэн. Би тэр хүний гар дээр анх удаа ирж ирсэн. Тэр хүн минь яг манай дарга байсан. Яа нэгжийн дараа одоо хариуцсан дарга гэх юм уу тийм газар хэлцэн дарга тэр шиг тийм нэгжийн дарга байсан. Тэгэл манай одоо ерөнхий дарга нь одоо гэдэг нь болохоор за чи төр тайван намайг 22 настай хүүхд ирэхэд бол би өөрийгөө алаад ирнэ гэж бодож байгаа шүү дээ. Алаад өрөнд ирж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс гэж хэлсэн. За чи төр тайвахаас бүх юм сурна шүү. Төр албаны төртэй болно. Бичиг үсрэг боловсруулна гэдэг ч юм уу те. Би тэр хүнээс маш их юм сурцсан. Тэр хүний тусламж дэмжлэгээр тэр хүний заасан намайг хатуу үедээ хатуу юм магтна гэж байхгүй л дээ. Тэр хүмүүс угаасаа л тий. Ер нь одоо чи нэг аваа нэг дээр болж байгаа юм уу гэдэг үгчтэй ер нь л бол магтаал нь бол тий. Тэгэл тийм л байдалтай юмар сурж ирсэн. Тэр хүнд би их баярлж байна. Тэгэхээр ер нь амжилттай цаашдаа явахын тулд тэр чиглүүлж өгч байгаа, ахалж өгч байгаа хүн их чухал байдаг байна шүү дээ, тийм ээ. Яг зөв би наадах чи бүр байнга. Хамгийн анх ажлын байран дээр, гараан дээр, хөдөлмөрийн гараан дээр нийгмийн яг харилцаанд орж байгаа залуучууд бол ерөөсөө маш зөв хүн л таараасаа гэж хүсдэг. Намайг анх гарахад төрүүлсэн төр таймд өгнө шүү дээ. Тэр хүн байлаа. Одоо тэр миний хийдэг байгаа ерөнхий дарга гэх юм одоо хамгийн том дарга гэсэн алтан гэрлэдэг хүн байлаа. Бүрийн алтан гэрлэдэг хүн. Энэ хоёр бол хүн бол надад бол маш том чиглүүлж ирсэн. Тэр хоёр хүний ачаар би төрийн албаны дүртэй, зарчимтай өнөөдрийн байгаа үзэл санаа гэдэг юм уу, өөртөө итгэл үнэмшил гэдэг юм уу нөлөөллөө шүү дээ.
Тэр нөлөөлөлд надад тэр хүмүүсээс маш их суусан. Тэр хүмүүсийн хэлж ийсэн намайг чадахжуулах гэж оролдож ийсэн юмнуудыг бол маш их зааж өгсөн. Тэгэхэд би чи 22 настай залуу сургууль төгсчөөд алаад өгнө гэж ирж байгаа шүү дээ. Тэгэхэд одоо тэр хүмүүс намайг зам жоохон хөвгт байж тэгээд би одоо ямар ч ааш гаргаж ийсэн мэдэхгүй те тухайн үед санахгүй л энэ өөрөө. Гэтэ би бас янз бүрийн ааш гаргаад би орог чаддаг байдаг гэж явж ийсэн гэж магадгүй шүү дээ. Бас тийм те. Тэгэхэд тэр хүмүүс намайг дэвчээд явж ийсэн. Өнөөдрийн хүртэл би тэр хүмүүсээс одоо бол ментор шүү дээ. Миний тийм менторууд чиглүүлэгч нар болчиход байгаа байхгүй. Тэр хүмүүсээс байнга суралцдаг. Тэр хоёр хүн өнөөдөр 60 нэлээд гарцгаасан хүмүүс. Хоцорно гэж байхгүй. Юмыг маш сайн уншиж судалдаг. Яг нийгмийн юм дээр бол залуучдын хэрэглээ, нийгмийн одоо хөгжил дэвшилт холбоотой бүх юм дээр яг зэрэгцэж явахыг хичээж явдаг хүмүүс. Тийм хүмүүстэй залуу сэтгэл гэдэг хүмүүс. Тэтгэврт гарлаа сурах, хойшоо судаггүй. Тийм хүмүүс байгаад байгаа. Тэгээ тэр хоёр хүмүүсийг одоо хүртэл би бас хараад үгийн сонсно. Хүн харахаараа тэр хоёрыг хамгийн илүү тэр хоёртой уулзахаараа хамгийн их тийм хүндэтгэх мэдрэмж төрдөг. Анх ажилд орж байгаа залуучууд ч юм уу те. Ер нь чиглүүлж ахалж байгаа хүн маань ер нь хэд туршлагатай хүн бэ? Намайг яг цааш нь одоо дэмжиж тусалж явж чадах уу гэдгийг бас харах хэрэгтэй байна шүү, тийм ээ. Тэг би бол тэрийг л бодож байгаа. Одоо би сая нэг машин болгоод орсон юм. За нэг жоохон хүү байсан. Би нэг анзаараагүй машин болгох чинь нэг миний машин дээр нэг нэвдчихгүй. Суудлын юм гээд тэнгуут нь би ингээл харсан юм. Дайректор жуурлаагүй яг их үгэлээс нөгөө залуучин гайхаа үрхийгээл яач чадахгүй байхгүй. Тэгээ би хараас нэлийн жоох хөвгтэй. Чи хэдэн настай гэж 16 таа гэж сурагчтай амралт хэлсэн байсан. Тэгэхээр би бодож байгаа. Энэ хүүхдийг одоо би ямар энэ сандлыг задлаад янзлах гэж хэлдэг юм ш. Ахтад үлхтаа нэг түлхөр багсны юм болоод иргээл өөрөө зандлаад тэгэл би өөрөө юм ингээд ухаалж байгаа байхгүй. Арай нэг гадарлах гэдэг тэр хүүхдийг бодвол тэгсэн ээж нь ирсэн. Тэнгууд нь би одоо ингээд тэгээ ээж нь яасан гэдээ асуухлаар би стресс би өөр хариу эхэлж дуурайгүй. Яасан ийсэн гэхлээр үгүй харин ингэчлээ одоо ухаа сууж ийн гэсэн юм болох нүггүй үзээ сууж ийн айл гэсэн. Тэг болоогүй тэгээ бидгээ сандлаа тэр чигээр тавиад орчихсон буцаад бооцсон. Тэгээд гэсэн. Энд чинь 16 та хүүхд юм байна шүү дээ. Одоо тийм болохоор ямар ч үг хэлсэнгүй ш. Хүүхд анхудаа ажил хийж байна. Амралтынхаа цагаар ажил хийж байна. Энд дээр нь одоо тэг ингэж хэлсэнгүй. Гэсэн. Ерөөсөө зин залуучуудын хүүхдүүдийг ажил хөдөлмөр эхэлж хат нороог нь авчлаа. Манайхан айгүй мохот ярим шүү дээ. Одоо CV-ийн гимшлүүд байнга яваад байгаа шүү дээ. Тийм. Ерөөсөө тэр залуу хүүхдүүдэд ерөөсөө тийм хандлага гаргаж болохгүй юм байгаа шүү дээ болно. Автобусанд орсон, хөгшчүүлэн цагийн жаах юм. 15 6 та хүүхдүүд өдөржингөө хүндцэнгүй жишээл номыг явж байгаа хүүхдүүд ядраад унтгалтай. Унтж байгаа хүүхдийг өчтөр хүртэл автобусанд цохос хэрэгэл босгож ийн лээ. Би ингээл хэлээ заалан гэсэн настай хүн байсан болохоор нь. Ер нь бол би энийгээ хүндэтгэж заавалчгүй залуу нэг хөгшнөө хүндэтгэж хайрлах гэсэн үг шүү дээ. Би энийг бол харилцсан хүндэтгэж харилцаа хайрлаа л да. Тийм үү? Ийм л байх хэрэгтэй. Тэгэхээр тийм залуучууд дээр бол одоо яг чи зөв асуулт асуусан. Энэ дээр өрсөн тийм хамгийн анхны ажлын гараа, хөтөлбөрийн гараа, бизнес юу гэдгийг тэр дадлага хийж байгаа хүмүүс өдр бол цаг копи төлөхсөн ч хамаагүй. Хамгийн гол нь зөв хүмүүс гоё орчинд орох хэрэгтэй. Тийм л байх хэрэгтэй. Үлгэрлж хүнд өгдөг байх хэрэгтэй. Тийм мөнгө өгөхгүй шүү дээ, хоол авч өгөхгүй шүү дээ. Хүн сайхан тийм ханам сэтгэл ханамж өгч ийл та. Тэр хүүхдүүд урам шүү дээ. Тэртээ тэргүй 25 6 хүрээд ирэхээр сэтгэл зүйн бэхжээд нэг жоох юм үзээд ирэхээр бэхжээд арай өөр болно шүү дээ. Жохон яхар болж эхэлнэ шүү дээ, тийм. Тэрээс нөгөө дөнгөж 22 та дэг дэрээс үеийнхээ хэдэн залуучуудын дундаас гарч иж байгаа залуучдыг бол эсвэл 18 өстэй хүүхдүүдийг дөнгөж 16 та хүүхдүүдийг ажил нэг сургууль төгсөөд ажил хийх гээд эхлэнгүүт нь битгий дэж янз бүрийн хаашаар шингаргаач хэл гэж би хүсдэг. Тэгэхээр таны хэлсэн нэг үг гэдэг юм байна л да. Саад бэрхшээл бол одоо амьдралыг амттай болох боломжоо. Тэгэхээр энэ саад бэрхшээл тулгарх үед ер нь залуучууд ч юм уу тийм хүн ер нь ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бэ? Надад ч одоо би хаана хэлцээ би ч хэлж байх уу энэ байсал үг байх. Эсвэл нэг юм өмнөх нэг юм дээр бичсэн байхаа. За уусал бид нар чинь саад бэрхшээл бүхэл юмтай тулна шүү дээ. Бүгд тулж байгаа. Тэрнээс дуршлагчж байгаа. Тэ? Алтайгаа нэг алдвал дараагийн алдах нөгөө алдаагаа засчдаг. Нэг алдаан дээр 3 алдчихдаг шүү дээ. Нэг алдаан дээр 3 алдахгүй төрлөө сайжруулах хэрэгтэй. Тэгэхээр улам л хүн сайжраад чамбараа л явдаг юм. За сүүлийн үед ер нь залуучуудын анхаарал төвлөрөл бороод байна, ажлын бүтээмж бороод байна гэж яригдчихэв. Тэгэхээр энэ ажилдаа бүрэн төвлөрч одоо ордон гүйцэтгэлтэй ажиллахад тухайн хүнээс ер нь яг ямар ур чадвар шаарддаг юм бол яах ёстой юм бол? Би нэг UB comedy нэг комедианыг их үзэн л дээ. Энд чинь үзэж чадахгүйсэн бичлэг үзэн штэ.
Innovation дээр байна, YouTube дээр байна, Facebook дээр байна. Хамт өмнө хана ойлоо. Нэг хүн ажилд авах гадууд ирсэн чинь тий. Баахан алдаа мариатай нэг юм бичсэн. Нөгөөдгөө алдаа засаад яагаад яачлаа бүгдийг ингээ бэлэн болгоод яг хүний шаардлага хангасан юм гаргаад тавьчих гэж шүү дээ. Угсаал тийм чадварыг сурсан хүмүүс гарч ирж шүү дээ. Бидний төлөв тийм байхгүй юм чинь бүгд нэг юм гараараа бичээд орно. Анх эхэлж байгаа үед гараараа ихвчдэг гэсэн байхгүй юу? Принтер чинь бас одоо хормор нь бичгийн цаас маасан ч асуудал эсвэл нойруу дээр хэвлдэг тий. Тэгэл тэрийг ирээмээр амтлаад асуулаад ингээл ажлын байран дээр эхэлж байгаа байхгүй ч чадвар. Нэг талдаа нөгөө хүнээсээ жавтич гэдэг юм тийм нэг жоохон сануулах хатуурах юм авч байгаа юм шиг болж нөгөө талдаа энэ чинь хүн өөрөө би энэ дээр алдаж болохгүй юм биш үү гэдэг. Би ахаад засаад гаргана. Би нөгөө 2-3 жил хэртээ тэгж ер нь юм засуулсан. Тэгээд сүүлдээ намайг орохоор бичиг юм уу тийм одоо энэ төрийн албаны тийм юм дээр явна шүү дээ. Гол юм төлөлтүүд нь те цаасан дээр баримтаар явдаг юм чинь. Тэгээ оронгууд манай дарга хянахгүй гэдэг юм аа засгаа болцсон байсан. Ингээд сурдаг юм байна л да. Удаанда бас магадгүй надаас өөр чадвартай хүн байсан бол жилийн дотор 6 сарын дотор сурах байсан байх. Би бол нэг 2 жил 3 жил орчим бол засуулсан. Сүүлийн залуучууд бол заавалчгүй тэгээд байхгүй дэр ChatGPT байна, DeepSeek байна. За тэгээд алдаа засагч болортой юу илээ гэх те бүх юм байна. Бичлэг хийгээ 50 гот манитес илүү гоё бичлэг хийнгүүт нөгөө тийм доотлолт нь дийдэлтэй болгоол те. Тэгээд бүх юмыг чанарын шаардлага хангасан юмс гаргаал. Зүгээр сэтгэх чадвар нь чөлөөтэй байна. Сэтгэх чадвар. Жохон залхаж байсан ч яа. Залхаж юм илүү үр дүнтэй шүү дээ гэдэг би бас итгэдэг шүү бас. Зөв. Бас нэг гошин мар зүг гэж дээ нэг энэ өнөөдрийн баг нийлтэж баг ихэнх залхах хүмүүс хийсэж шүү дээ гэх шүү те. Тийм болохоор энэ залхууж байх юм бол яг хөвгтөөч байх юм бол юм гаргаад ирчих боломжтой гэдэг юм жоохон марзан байдлаар хийж байгаа шүү тэр. Тэр сайтар залхуур гээгүй шүү бас. Тэ. Иймэрхүү юмнууд байгаа. Тэгээ цаг үе болгон өөр юм шиг байна шүү дээ. Одоо би ч гэсэн бол ChatGPT ашиглаж байна. CapCut ашиглаж байна. Сурах гал үзээд шүү дээ. Тэгвэл би чадахгүй юм гот манай 15 настай охин өнөөдөр 15 настай охин 2-3 жилийн өмнө асуудалгүй. Одоо утсан дээр байгаа програмуудыг CapCut юу гэдэг юм те бүгдийг хийгээд гаргаад ирнэ. TikTok дээр бичлэг эдитлээ тавихлаар хэдэн мянган лайктай хэдэн сая үзэлттэй гэл бичлэг хийж тавьж ийн гэж ийн эдитлээ тавихлаар өөрийнхөө нэр нурыг нуугаал аккаунттай TikTok дээр чи нөгөөд хэдэн сая үзэлттэй гэл баг 10 гаруй сая үзэлттэй гэл 10 мянган 20 мянган лайк реакшнтай болсон ч гэдэг юм уу те айгүй олон шеэртэйг болсон тийм юмнуудыг бас яриад л байгаа. Тэр ингээд чадварууд нь бол янз юм лээ өөр болсон. Цаг үетэйг нийлж энэ байгаа юм утас гэж бид нар шүүмлээд байдаг. Энийг чинь бас айгүй өөрөөр хүлээж авах хэрэгтэй. Жохон тохируулсыг л тэнгууд 10 настай охин нэг би 8 таа охин би хэлний сургалтанд явууллаа англи хэл 8 таа сураагүй. Их чинь гэдэг наа чи юу сурахгүй. Бас нэг 100 эд мянга төгрөг явуулж штэ. Тэгэл явуулсан юм сурахгүй байсан. Тэгсэн нэг өдөр утсан дээр Roblox тоглодог болсон юм байна. Roblox гэдэг нь тэгсэн одоо бол мөнхийн англи хэлтэй. Англиар ярина. Roblox-оос тэр их сурч байна. Англи хэлийг сургалтанд явуулаад илүү сурснаас илүү өөрийнхөө сонирхлоор аргаар сураад шүү дээ. Тэгэхээр ингээд бүгд өөр өөртөө сонирхлоор ингээд нэг юу яагаад хөгжид. Тэгэхэд манай 15 та охин өнөөдөр хятад, Япон, англи хэлээр ярьчихна. Япон хэлээр би ярьдгийг мэддэггүй байхгүй. Аниме л ковид үед нэг анимегийн нэг багцаад идэгсэн шүү дээ. Тэрийг төрөлж үзээд байдаг байсан. Тэгсэн чинь манай одоо эхнэрийн ах нь үеийн ах нь Японд аягүй олон жил 90-ийн онцгой амьдардаг. Тэгээ манай ихтэрлөө видео колл хийгээд ярихгүй. Тэгээ ярьж ирсэн манай охин Япон хэл үзэж байгаа гэж хэлсэн юм шиг байна. Тэгсэн чинь би минь бэдий гээд ер нь хамаатантайгаа ярих гэсэн юм шиг байна. Тэгээ ярьсан чинь чамайг шалганаа гээд. Тэгээ ярьсан чинь бараг цагш хоёул хоорондоо Японоор яриад. Би гайхаад чинь юу манай хот ярьд юм уу гэсэн чи яа сурсан гэж. Аниме үзээд. Би нүн анимег үзэхээр нь төлбөр төлөөл багц аваад ингээд үзээд өдөр шинэ үзээд ахлаар нь дургуулхад идэгсэн байна бас. Тэгс чи ингээд хөгжөөд энэ болохоор нийтлэгээс хүүхдүүд ийм болсон. Тэгвэл хүүхдүүдийг заавал одоо хариуцах шаардлага байхгүй шүү дээ. Яг нэг эрүүл мэндийн талаас нь жоохон зохистой хэрэглээ талаас нь жоохон ойлгуулал тий. Тийм байвал хэрэглэхэд л. Тэрээс өөрсдөө тэрэн дээр аягүй сайн хөгжиж байна. За одоо яла даатгалын хэсэг рүү оръё. За. Тэгээд таны хувьд даатгалыг одоо танилцуулахдаа бол за ирээдүйн санхүүг эрсдлийг бол хамгийн бага зардлаар даван туулах боломжоо гэж тайлбарлаж ирсэн юм байна. Тэгэхээр онцлон асуухад орон нутагт даатгалын одоо мэдлэг иргэдэд хэр төгж иргэд хэр даатгалж байна.
За би бас л нэг ажил орсон цагаас л ярих хэрэгтэй байна. Би 20 оны 2 сард энэ 2 сарын ихэр би энэ байгууллагт ярьсанд ороод ажил орж исэн. Даатгалын салбарын ажилтнаар. За тэр үед л яг хөтэ угсаал даатгал гэдэг албан журмын даатгалыг төгөн болгодог гэсэн. Тэгээд тухайд нэг орон нутгийн хариуцсан менежер Бачрал гэж юм байсан. Тэр очиод ярьцлага хийгээд бадмагч хоёр очиод одоо гээд намайг анх томилж илээ л да. Тэгээ Бачрал юунч таалагдсан энэ болно л гэж Бачрал эхэлж ганцаар ярьдаг гэсэн. Энэ болно л гэж тэгсэн юм байл. Тэгээ би ч нөө төрийн албанаас ер нь орж иж штэ бараг тий. Нэг урд нэг оюун нэг компанид нэг жил хэрэг ажиллаад орон төр дөнгөж шилжиж байгаа үе байхгүй. Хотод ажиллаж байсан. Ажиллаж шилжиж байгаа. Тэгэл очиод албан журмаар төсөөлдөг хүн ажиллаа. Эхний 2 жил учраа олсонгүй явлаа. Гэхдээ би нэг тоо статистик юм уу баримт их хардаг. Ер нь сандаа баримт харж явдаг. Тэгээд орон нутгч нэг 10 билүүдэд тухайд 11 ч байсан юм уу баг. Салбар даатгалын компанид салбар байлаа. Монгол улсын хэмжээнд 17 байгаад таарлаж байдаг тий. Тэрний 11-д оронтод байна. За эхний жил нэг тиймэрхүү үлгэн салбар явлаа. Тоон үзүүлэлт харсан нийт оронтын даатгалын борлуулалт зах зээлийн борлуулалт нэг 750 орчим сая байсан. За 24 оных нэг тэрбум 800 буруу санааг бол тэрбум 800 гаруй байсан. 25 оных одоо гараагүй байна. Дүн гараагүй байна. Нэг 2 тэрбум л бол байгаа гэж харж байгаа. Энэ хугацаанд 2021, 22, 23, 24, 25 гэдэг энэ 6 жилийн хугацаанд байж байгаа юм ерөөсөө. Оронтын даатгалын салбарын зах зээл өөрөө дунджаар 20% өсөж явцсан. Дандаа өсөж явж байгаа. Өсөлттэй. Тэнгүүд энэ өөрөө юу вэ гэхээр иргэдийн өмчийн хөрөнгөнд ихсэж байна гэсэн. Эдийн засгийн нийтлэлтэй хонд уул нь нэмэгдэж байна гэсэн үг үстэй. Тэнгүүд манай тэр нь ямар нэгэн байдлаар нэг хэрэгцээ зээлээр шавсан хамаагүй шүү дээ. Хүний хэрэгцээ өсөд өмч нэмэгдэж байна гэдэг чинь тэрэн дээр буцаагаад нэг хамгаалалтаа хийлгэж байна даатгалаар. Даатгал өөрөө яг түрүүчийн хэлдгийг бол би өөрөө бодоод жолцсон юм уу эсвэл бас нэг юмас сонссон юм. Ер нь хамгийн бага зардлаар даван тулгал бас болно. Ийм нэг зохицуулт, санхүүгийн зохицуултын ажил. За одоо иргэд бол албан журмын даатгалыг маш ихээр хийлгдэг. Тэгвэл маш ихээр муулдаг шүү дээ. Тэ. Мөнгө өгдөггүй барьдаггүй л ойрчин угаадаг иддэг. Өнөөдөр 30 мянга 40 мянга төгрөөр даатгал хийлгэсэн албан журмын даатгал хийлгэсэн гараа 5 сая төгрөгөөр хохирол авч байгаа. 5 сая төгрөг хүртэхийг авч байгаа шүү дээ. Аваад л явж хүмүүс зөндөө байгаа. Тэр хүмүүс ганц ч үг дуурдаггүй. Аваагүй буюу гэрээний үүргээ би түрүүнд бүр анх хэлжсэн. Гэрээ чи 2 талын эрхшгийг хангаж байгаа. 2 талын үүрэг хүлээж байгаа бас нэг бодлоо. Гэрээний үүргээ биелүүлээгүй хүнд яагаад даатгалын нөхөнд бүр өгөх боломжтой гэж. Би бол одоо шууд хэлдэг хүмүүст. Бид нар гэрэнийхээ үүргийн дагуу л. Гэрээний үүргээ биелүүлээгүй даатгалагч өөрөө хохирол янз бүрийн эрсдэл гаргачаад гэрээний үүргээ биелүүлээгүй бол яагаад нөхөдлөөр авах ёстой. Тэгэхээр иргэд ерөөсө гэрээг уншихгүй гэсэн үг шүү дээ. Ахаал нөгөө нэг хоёрын ярьж та гэрээ уншихгүй мөрийн хөтөлбөр янз баримт юу уншдаггүй гэдэг юм руу. Мянга тайлбарлаад дараад нь тэглүү гэж ярьдаг. Би бүр одоо сургалт хийхлээр энэ тэнд очиж даатгалын мэдээлэл өгөхлөөр дэгдэг шүү дээ. За хэдүүлээ дараад нь муудалцахгүй тулд гэж байгаа байхгүй юу? Асуудал бас үүсдэг байхгүй юу? Муудалцахгүй тулд догрож байгаа шүү гэж гэрээг нь уншихгүйг мэдээд шүү тайлбарж өгöd байгаа байхгүй юу? Гол нэг зөрчигддэг асуудлуудыг нь. За тэнгууд одоо ингээд орон нутгт бол даатгал өсөж байна. Улс дээр ч гэсэн өсөж байна. Манайх даатгалын салбар ер нь Монголын хэмжээнд дотоод санхүүгийн зах зээлийн нэг 3% эзэлж чадчих нүггүй шүү дээ. Баланс нь. Тэр нэг 300 тэрбум өрөх юм уу гэмүү те. Ер нь иймэрхүү байдалтай байгаа. Тэгэл ер нь бол юм болго өсөж байгаа гэж харж байгаа. Гэхдээ бусад улс олон улстай харьцуулахад маш бага. Бүр харьцангуй бүр 10 дахин бага гэж харагдаж байгаа. Яг тэгэхээр хөгжиж байгаа улс буюу хөгжингүй улсуудад даатгалын салбарын шимтгэл буюу нэг орлогын харамж нь гэж байгаа шүү дээ. Даатгалын компанид орж байгаа орлого нь дотоодын нийт бүтээгдэхүүний нэг 6 гэж байгаа зарим 8-аас 10% хөгжингүй орнуудад. Манайх хэдий дотоодын нийт бүтээгдэхүүний 0.6-аас 0.8, 0.6-аас 0.8, 24, 25 онд нэг 0.1-ийн 1.2 пунктээр өсөж байгаа гэдэг ч юм уу те. Манайх ч өөрөө 87 тэрбумын дотоодын 87 их найдын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй гэж явдаг юм шиг байна лээ бас.
Ийм л байдалтай байгаа. Түнхүүд асар их хэмжээний хөрөнгийг бид нар даатгаж байгаа. Энэ дэр нэг зарим юмыг ойлгох хэрэгтэй. За тэгээд хуучны хүмүүс бол ийм хамтын нийгмийн системийг бол аюулсаа ойлгож байгаа шүү дээ. Манай нийгмийн даатгал, албан журмын даатгал хоёр, арилжааны даатгал хоёр ийм систем дээр явж штэ. Ер нь бол яг энэ 10 байдлаар явж байгаа. Тэнгүүд 100 хүний цуглуулад албан журмын даатгал хийгээд 3 сая төгрөг. За магадгүй 5 сая төгрөг цуглалаа. Тэнгүүд 100 хүнийх чинь 5 сая үрчгэр хийдий. 50 сая 500 сая төгрөгийн эрсдлийг 5 сая төгрөгөөр даатгал бодлоод авсан байгаа байхгүй даатгалын компани. Тэгтэл тэрийг яаж нэг нөхөр нь аваачаад нөгөө нэг хураамжийн орлогоос олсон орлогын 5 сая төгрөгийг ганц машин авчиж мөргөл авчихсан. 300 араас мөргөл дуусаа шүү дээ. Купер агалгад дуусаа. Тэр мөнгө ч хүрэхгүй ер нь бол 5 сая тийм. Ийм байдалтай байгаа. Ингээд аваа авчдаг гэдгийг ойлгохгүйгээр нөхөн төлбөр авч үзээгүй ямар ч асуудал гаргаж байгаагүй өрнө зүгээр нэг нийгэмд болж байгаа босож ирсэн асуудлуудыг шүүмжилдэг моолдог тийм бид хүмүүс байна. Их хурлын гишүүд чинь бизнесийн салбарын асуудалд зоргоор олзож нийгэмтэй нийлж бизнесийг бүл хийдэг их хурлын гишүүн байгаа шүү дээ. Манайд одоо байгаа л үгүй түрүүжи парламентд байсан. Тэгэхээр ийм асуудлуудыг гэл даатгалын салбарт бизнесийн салбар дээр асуудлуудыг босгож ирээд байгаа нь айгүй төвхтэй бас. Тэгээ эн чинь би нэг ажил хийж байгаа юм чи цалиа юм да. Би хөдөөгөр хийж байгаа юм чи томилтын бензин бас гаргана да. Тэгээд компани нэг унаа унш офс байр тоног төхөөрөмж компьютер ширээ сандал уух цай кофе гэдэг бүх юм шийдэн өстэй. Бүгд зардал өстэй мөнгө өстэй. Энэ бус суус ч гэсэн өөрөө мөнгө. Яг л тийж ашиглалтын зардал төлж байгаа. Тог цахилгаан төлж байгаа. Ингээд үзэхээр асар их зардалтай энэ бизнес дээр ялангуяа албан журмын даатгал дээр бол би нэг одоо бүр байнга харж байгаа. Асар их өндөр зардалтай. Бараг зарим тохиолдолд бол манай салбар лавлах хасах руу орж байгаа. Албан журмын даатгалаас болоод хасахаар 30% руу орсон. Энийг би одоо нэг характер даатгалыг өмөрөөл ингээл эсвэл компани өмөрөөл эсвэл салбарыг өмөрөөд ярих гэдэг байгаа шүү дээ. Бодит байдал нь бол хасахаар 30% руу манай салбар руу орсон. Яг тэгэхээр ковидын үед паник үүслээ шүү дээ. Тээвэртэй холбоотойгоор ачаа барааны үн нэмэгдсэн, ачаа барааны тээвэртийн зардал нэмэгдсэн. Ковидын үеэс хойш машины сэлбэг 50-200% өссөн гэж 2023 онд яригдчихсэн асуудал шүү дээ тий. Энэ дээр даатгалын компани, олон улсын даатгалын компани паникасаа гарч чадахгүй учраа болохгүй наа гэдгийг яригдчихсэн шүү дээ. Монголд өссөн буудаггүй гэдгийг мэдчихэ тий. Өнөөдөр ковидын өмнө 100,000 гэжсэн сэлбэг өнөөдөр 200,000 250,000 байхгүй юу? Тэр 2003 оны хуучин машины сэлбэг байж л байгаа. Тэр Японд бол одоо 1000 йен байсан бол 1000 йенээр, Хятадтай бол 500 йен байсан бол 500 йенээр байж л байгаа. Нөгөөх нь Монгол даблдаж трипл-дэж орж ирж байна. Одоо хүртэл тэр зэрэг байж байгаа. Тэнгүүд нөгөө нэг даатгалын салбарын албан журмын даатгалын үнэлгээ хураамж чи өөрөө 11-2 оны хөлөө хэвээрээ хуулаараа 30,000 33,000 төгрөг суур хураамж. Өгөхгүй байх юм бол алаад өгнө гэж цаанаас зохицуулттай бүр хууль. Төрийн байгууллагуудын бүр хяналтанд хатуу хяналтанд байдаг. Ийм сонир бүтцтэй. Энэ дээр зүгээр одоо би бол компани ажилтан болохоор ингэ ярьж байгаа. Компани ажилтан болохоор гэдэг нэг тэр томчууд нь намайг хараад төрийн байгууллагыг хараад үгүй юу лидер гэж анхаарахгүй байна. Энд тоож үзэхгүй байна. Зүгээр бизнес бол бизнесээр нь явуул тал. Төрийн дарамтыг нь холдуулж ажиллаж байгаа. Албан журмын даатгалыг би зөвхөн боддог. Улсын хэмжээнд албан журмын даатгалыг сайн дургуулах ч юм бол бүгд хийлэхгүй байна. За 40-50% хийлэхгүй байна. Яг л 2010 оны үе 2010 оноос өмнө зам дээр зодтолдог бертанд идэв шүү дээ. Гэдэг тохиолдол байж л байгаа шүү дээ. Одоо хүртэл муудалцаад цагдаагаа ирсэн ч гэсэн цагдаагийнхаа шийдвэрийг дагахгүй муудалцаад явж байгаа юм зөндөл байна шүү дээ. Байнгын нөхөн төлбөрийн дуудлаган дээр, оцын дуудлаган дээр очиж байна. Даатгал дээр бол бас ингэж яриул бас олон асуудал байгаа. Нөгөө талдаа бол олон хүнд буян болж байгаа. Сая ихлээр би жоохон болохгүй юм ярьчлаа шүү дээ, тий. Өсөлт нь муу байна. Олон улс тийм байхад манайх ийм байна гэж ярьчлаа. Дээрээс нь хүмүүсүүдийн нэг хандж байгаа хандлага юм байна. Тэнгүүд 30,000-аар 50,000-аар даатгалсан чинь 5 сая хүртэлх нөхөн төлбөр аваа явуулсан хүмүүс чинь амьдрал нэг яг санамсаргүй байдлаар ослын гэж байх тийм үстэй. Санамсаргүй юм. Санамсаргүй байдлаар очиод нэг үнэтэй машин хүмүүсүүдийн хүний хөрөнгө хийлгүүдэд 5 сая төгрөгөөс чөлөөлүүлмэд чинь тэр хүн асар том ачаа үстэй. Тийм шүү дээ. Асар том ачаа. Бид яг үед
16 7 оны үед би машин мөргөөд би 400,000 төгрөг даатгалын камаас би гаргуулж албан журмаар. Наад бол амар том ажил байсан. Ачаал байсан. Ачаалыг аваа хийчихсэн. Хожи 400,000 ч бараг миний сарын цалин байлаа байсан юм. Тийм л юм байдаг. Ачааг бол маш их хөнгөлж өгдөг. Эрсдлийг маш их бага зарлаар даван туулах зорилготой тийм ив хамтын нийгмийн системийн нэгдсэн сан гэдэг л ойлгож явдаг. Тийм ээ. Тэгэхээр уг нь бол даатгалтаас хамрагч байгаа юм бол энэ чинь өөрөө хувь хүний эдийн одоо санхүүгийн асуудлыг шийдгээс гадна хүн болгоны санхүүгийн асуудлыг шийдвэл улс орны санхүүгийн асуудлыг бас цаанаа шийдэж яана л гэсэн үг болох гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо хувийн даатгалыг тэгвэл ер нь хүмүүс хэрхэн харж ойлгох хэрэгтэй вэ? Одоо ганцхан албан журам гэлтгүүгээр маш олон төрлийн даатгалууд байна шүү дээ. Өөрийнхөө тээврийн эслийг даатгалж болж байна, эрүүл мэндийн гинти яслаа даатгалж болж тийм ээ. Энийг яаж дээрэгдээ зөв ойлгох вэ? За одоо бол би нэг 5 6 жил ажиллажлаа шүү дээ салбарт. Тэгэл орон нутгийнхын ярин найз нөхдүүд ярин хотод байгаа хаа ойсын тэнд байсан хүмүүс яриад яах вэ хэлвэгээл асууна. Тэд нар одоо даатгал хийхгүй байсан хамаагүй. Даатгалын компани ажилтны нэг үүрэг үнц үүрэг шүү дээ. Үүргийн нэг нь үнц үүрэг нь одоо нэг бас борлуулалт гэж нөхөн төлбөрөд асуудал зохицуулах хэрэгтэй шүү дээ харилцаж чинь тий. Нөгөө талдаа даатгалын тухай ойлголтыг нийтэд түгэх хэрэгтэй гэдэг үгнээс би маш олон байгууллагуудад очиж санал тавьдаг. Та надад би гээд надад цаг гаргаж өгөөч мэдээлэл өгье гээд 20 минут өгөөч нөгөөдгөнд 30 40 болоод явчих болохоос жоон буу халаал ам халаал. Би үндсэн үргийнхээ хөрөнд маш олон хүмүүст даатгалын ач холбогдлыг ойлгуулах гэж хичээдэг. Тэгэл өөр дээрээ одоо тэгээ миний ярьсныг ойлгохгүй байд юм болов эсвэл үнэхээр мартчихдаг эсвэл боломжтой таардаггүй нөхцлөө ингээд янзын байдлаар шалтгаалт олон хүчин зүйлээр шалтгаалаад орхичдаг юм болов би бол ингэж хэлдэг. Би өнөөдөр албан журмын даатгалтай, тээврийн эрхтлийн даатгалтай, ипотекийн байртай, тэр нь үйл хөдлөлийн даатгалтай, зээлийн эрхтлийн даатгалтай. Дээрэс нь би эрүүл мэндийн даатгалтай тий. Тэр байгуулгаараа. За тэнгууд би улсад би албан журмын эрүүл мэндийн даатгал төлж байгаа. Нийгмийн даатгал төлж байгаа. Ингээд дээрэс нь одоо гэр бүл дээр гэвэл хүүхдийн гинти ястын даатгалтай байна. Эхнэр зээлийн хамтрагчлахаараа даатгалтай байна. Ингээд тийсүү. Одоо миний гэр бүл гэх юм уу миний нөгөө төлж байгаа мөнгө нь даатгалд 9 байгаад байгаа байхгүй. Энэ одоо нэг 9 даатгал би за нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгал хоёрыг орхичих. Тэр хоёр угаасаа өндөр ингээд шууд гаргаж авчихна. Зүгээр хувийн даатгалын компани төлж байгаа дүнгийг харъя л да би 2 сая гаруй төгрөг төлж байгаа хаа. Тэгээ 7 бүтээгдэхүүн хэрэг. 7 бүтээгдэхүүн тий. За ипотекийн хол баг зүйл хямдхан тий. Тээврийн эрхчлэх жоохон үнэтэй тий. Дээрээс нөгөө нэг миний эрүүл мэндийн даатгалч үнэтэй тий. Би өнөөдөр эрүүл мэндээр жилд би 4-5 мянган км замыг би хаврын нэг сар гарны хугацаанд тулах хэрэгтэй шүү дээ. Бидний төлөвлөгөөнд үзээ өрөөдөө нэг тэр хугацаанд би явж байгаа үстэ би гинти яслын мөн өвчлөлийн даатгалтай компаниад хийж гисэн. Тэр нь 100 сая хамгаалттай эрүүл мэндийн даатгал. Эрүүл мэндийн даатгал ямар ач тустай вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Гинти яслын даатгал нь ямар ялгаатай вэ? Машины өрөнгөний даатгал нь ямар ач тустай вэ? Албан журмын ямар өстэй вэ? Ипотек ямар байх ёстой вэ? Хуучин ипотек дээр би бол ингэж хэлдэг байсан. Тэр зүрхийн шигдээс цус харуулт хоёрыг заавалчгүй нэмэлтээр авъя шүү гэж хүн болгонд хэлдэг байсан. Ямар ч даатгал сонгосон байсан хамаагүй. Амьдрал баян шүү гэж хэлдэг байсан. Одоо бол урт хугацаа амьдралын урт хугацаанд даатгал руу шилжлээ шүү дээ, тий. Эрүүл мэндийн даатгал нь, хөрөнгөний даатгал нь, арилжааны даатгал дээр үлдлээ. За ийм даатгал дээр бол ийм л байдаг. Тэгээ энийг л ярьж хичээж би одоо үндсэн үүргийнхээ хүрээнд явж байгаа. Тэгэхээр байгууллагаас ажилчднаа тийм ээ. Ажилтныхаа эрүүл мэндийг бас даатгах нь бас нэг тэргүүний асуудал болчихсон шүү тий. Тэ. Энэ чигээр түрүүнээс шүү дээ. Би эрүүл мэндийн 100 сая даатгалтай энд би амар баярлах байхгүй. Би яаж ч болно шүү дээ. Амьдрал баян шүү дээ өнөөдөр. Янз зэл болдог машин тэрэгнээс шалтгаална тий. Тэгэхэд юм тохиолдоход би нөгөө цалингаас яах вэ гэж гүөхгүйгээр мөнгө төлчихэд эрүүл мэндийн даатгалтай дараад нь хандаад гэрээнийхээ дагуу тэндээс төлөгдөх ёстой мөнгөнүүдээ би авчих шүү дээ. Би 10 сая төгрөг төлсөн бол би гэрээний дагуу би 6 сая юм уу 4 сая авч магадгүй шүү дээ. Би тэрийг авч. Тэгэхээр миний ачаалал амар хөнгөлж байгаа шүү дээ. За тийм ээ. За тэгээд олон төрлийн сэдвүүдээр хоёулаа ярилцлаа. Тэгээд сонирхолтой яриа өрнүүлсэн танд бол маш их баярлалаа. Салаас зорж ирсэн маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. За